we are not horses. We're humans, and humans are За юу яцгаа манайхаа хэрүү Squid Game цувралын одоо улаан ногоон фэнүүд байгаа бол өнгөрсөн 2-3 өдөр та нарыг би юу хийснийг сайн мэдж гин яг л надтай адилхан зүйл хийсэн байгаа ах тэр нь Squid Game цувралын одоо 3 дугаар сизныг binge watch хийх тийм үү. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Squid Game цувралын 3 дугаар сизныг ярьж одоо үзэл бодлоо хуваалцах болно юу болоод өнгөрвөө гэдтэй бүгдийг нь ярих болно. Тэгэхээр угаасаа үзээгүй хүмүүс байгаа бол click out of this video энэ бичлэгээс гараад одоо Squid Game-ээ дуусгачаад тэгээд хурж ирээд энэ бичлэгийг дараад нь үзээрэй. Окей. Ягаад гэвэл энэ дээр бол угаасаа бүгдийг spoil хийх болно манайхаа spoil alert. Okay, so be prepared. За манайхаа та нар маань энэ одоо season 3-ын тухай юу гэж бодоо та нарын одоо хүсэн хүлээжсэн тэрхүү expectation-д чинь хүрж чадсан уу? Миний хувьд бол үнэхээр энэ цуврал одоо яг энэ сүүлийн бүлэг бол тэ амар emotional turmoil байла бүр яг л нэг emotional roller coaster дээр суудсан юм шиг тэ бүр ингээл галзуу уулган дээр суудсан юм шиг зарим ангууд зарим эсгүүдээс бүр амар гэл тэ зарим нь болохоор хөвтлөөлүүлээ тэ амар айгуу тийм хэцүү байдлаагаар үзлээ. Түүнээс гадна одоо нэг хамгийн сүүлийн бүлэг гэж бодож байгаа учраас улам амар тийм emotional байсан гэж бодож байна. Та нарт ч гэсэн байх гэж бодож байна. За тэгээд ер нь тэ яг season 2 дууссан цагаас хойш бүр ингээл интернетээр дүүрэн speculationуд байсан шүү дээ фэнүүд нь бол тэ бүх одоо улс орны фэнүүд л айгүй их тийм speculation хийжсэн. За одоо ийм тоглоом болох байх, энэ өөхөх байх, энэ ингэж амьд гарах байх ч гэдэг юм уу тэ айгүй их тийм таамаг дэвшижсэн. Тэгээ тэдний тухай ч гэсэндээ хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Яг season 2 дуусны дараа би нэг бичлэг хийжсэн. Түүнээс гадна саяхан яг трейлер нь болон аль биесийн трейлер болон тизер нь гарсны дараагаар бас нэг тиймэрхүү таамагийн бичлэг та нартаа хүргэжсэн. За тэгээд одоо ингээд яг 3 дахь цувралыг тэ 3 дахь бүлгийг үзчихээд одоо харахад бол тэ зарим хүмүүсийн фэнүүдийн таамаглаж ирсэн зүйлүүд бол үнэхээр үнэн байсан. Зарим нь бол үнэхээр худлаа байсныг бол та нар анзаарсан байх тийм үү. За тэгэхээр хэдүүлээ одоо ер нь энэ цувралын турш юу болоод өнгөрчихөв те яг энэ бүлгийн турш юу болоод өнгөрчихөв ямар амар хэсгүүд байсан бэ. За тэгээд ер нь энэ цуврал те төгсгөлөөрөө яг тэр ending хэсгээрээ юу хүмүүст харуулахыг ямар мессеж хүмүүст ингээд хүргэхийг хичээсэн бэ гэдэг те тэр бүгдээрнгийнхэн тухай хэдүүлээ сайхан нэг нэгэнгөө ярьцгаая окей. Монголд манай байрны хажууд ингээ хоёр эмэн сан байдаг байхгүй юу? Хоёулаа айгүй ойрхон. Гэхдээ хоёулаа бүр ингээд 8 9 мөс гэл амар ир таачдаг заяа. Тэг би лав ингээ жоохон бахта боддог байсан байхгүй юу? Яагаад ингээд энэ эмэн сангууд ингээ ир таагдчихдаг юм бол доо. Тэгээд гой 24 цаг онгорхой байдаг эмэн сан байдаг байсан ч улаасаа гэж боддог байсан. Тэгээд түүнээс гадна бүр ингээд хаяа тэ өөл мөөлс амар хүтэн болдог байсан шүү дээ. Одоо ч гэсэн болдог л хальтаа Монголд айгүй хүтэн болдог байх. Гэтэ би жоохон баталт боддог байсан. Ийм амар хүтэн байхадаа өстой гарч юм авмаар байхад те эмэн сан гарах шаардлагатай болчоод байдаг гой хүргэлттэй ингээд хүргээд дуудчихдаг эмэн сан байсан ч болоосаа гэж боддог байсан. Тэгсэн чинь миний тэр жоохондоо боддог байсан хүсэл мөрөөдөл маань аль үжээ Монголд бий болчихсон байна. Тэр нь Mons Group-ийн салбар болох E-Mons гээд эм болон эмийн бус бүтээгдэхүүнүүдийг 24 цаг худалдаадаг ийм одоо сайхан үйлчлэгээ гарчихсан байна. E-Mons нь 24 цагийн турш нээлттэй байдаг өөрсдөө гэсэн вебсайттай, өөрсдөө гэсэн аппликейшнтэй түүнээс гадна 1800 1883 гэсэн утсаар холбогдоод эм болон эмийн бус бүтээгдэхүүнүүдийг хөргүүлээд авах боломжтой ийм эрүүл мэнд эмийн цахим дэлгүүр байгаа. 24 цагийн турш эм болон эмийн бус бүтээгдэхүүнүүдийг хөргүүлж авах боломжтойгоос гадна яг тухайн авч байгаа бүтээгдэхүүнүүдийн талаар зөвлөгөөч гэсэндээ 24 цагийн турш авах боломжтой юм байна лээ. За тэгээд E-Mons-оос яг одоо явуулж байгаа танд маш хэрэгтэй ийм аяны тухай танилцуулах гэж байна. За тэр нь юу вэ гэх юм бол E-Mons-ийн маань 6 сараас эхлүүлээд 8 сарын 11-ыг дуустал харшлыг биш аяллыг мэдэр ураатай ийм аяныг зохион байгуулж явуулж байгаа. Энэ аяныхаа хүрээнд нийтдээ 10 гаруй брендийн харшлын эмүүд болон гой сайхны бүтээгдэхүүнүүдтэй 5-аас 30% хямдралыг зарласан байгаа юм байна. За түүгээрч барахгүй аялалд явхад хэрэгтэй аяллаа хэрэгцээний багцуудыг ч гэсэнтэй худалдаалж байгаа шүү. За тэгээ харшлын эмүүд ч юм уу өөр эмнүүд, витаминууд, гой сайхны бүтээгдэхүүнүүд, эсвэл аяллаа багцууд гэдэг танд хэрэгцээтэй шаардлагатай бүх зүйлээ өөрийнхөө хүссэн газарт 24 цагийн туршид
хөргүүлээд аваарай. За тэгэхээр Squid Game Season 3 The Last Season 6 сарын 27-нд Netflix дээр албан ёсоор тавигдаад ингээд 6 ангид зургуулга гарсан байгаа. Тэгээ тэр нь бол айгүй бахархуу штэ. Ингээд айгүй I'm happy. Тэгээ яг тэгвэл зарим иймэрхүү цувралууд чинь те ингээд угаасаа амар фэнүүдтэй гэдэг мэддэг учраас ингээд айгүй зөвүүн нэг одоо ингээд гаргаад байдаг штэ те 1-7 хоногт нэг анги ч юм уу те амар ядаргаад те тэгхгүйгээр ингээд 6-7 хоногийн туршид ингээд сунжруулж завруулахгүйгээр шууд ингээд Netflix дээр бүх 6 ангиуд нь зургуулan гэж тавьсан бол үнэхээр одоо сайхан гой зүйлсэн гэж бодож байна. Эхнийх нь анги болохоор одоо Keys and Knives гэдэг нэртэй анги байсан тийм. За тэгээд тэр нь бол угаасаа яг 2 дахь биш үү лээ 4 дахь тоглоомных нь нэр. Одоо энэ season 3 чинь бол одоо ер нь бол season 2-ын үргэлжлэл гэсэн үг шүү дээ. Ягаад гэвэл одоо чинь season 1 2-ын хооронд бол те хэдэн жилийн завсарлагаан байсан шүү дээ. Те одоо бүр яг үнэхээр зохиол дотроо кинон дотроо үйл явц дотроо ингээд хэдэн жилийн завсарлагаан байгаад ингээд дараад нь болж байгаа үйл явдал те. Season 2 season 3-ын хооронд болохоор ямар ч тийм одоо он цаг хугацааны одоо хувьд тэгж jump хийсэн юм байхгүй. Яг л үргэлжлэл нь явж байгаа учраас яг л одоо нэг энэ тоглоомны үргэлжлэл явж байгаа те. Тийм болохоор одоо ингээд яг 4 дахь тоглоом эхэлж байгаа гэсэн үг те. Тэр 4 дахь тоглоомных нь нэр нь болохоор Keys and Knives байгаа байхгүй те. За яг нэр нь ч бол биш л дээ те. Энэ ч нь бол юу байсан юм бэ лээ штэ. Бид нар бол тэр трейлерээс нь харчаад Maze байх юм байна. Тийм төөрдөг байшингийн тоглоом юм байна гэж бодсон боловч яг үүндээ бол hide and seek байсан юм байна лээ. Тэгээ hide and seek буюу нуугдаж тоглох байсан юм байна лээ. Тэгээ нуугдаж тоглохдоо хоёр багт нь одоо нэг багт нь түлхүүр өгчөөд нөгөө багт нь болохоор хутга өгч гсэн тий. За тэр тухай бол хэдүүлээ трейлерийн тухай ярьж байхдаа ярьсан тэр бол үнэн байсан юм байна лээ тий. Нэг одоо хант хийхэл байсан юм байлаа шүү дээ. Хутгатай хүмүүс нь болохоор нөгөө улаан баг одоо цэнхэр хүмүүсийг хант хийж байгаа агнж байгаа хүмүүс те харин нөө цэнхэр баг нь болохоор ингээд төлхөөртэй хүмүүс нь нуугдж байгаа баг нь байгаа байхгүй юу. За тэгээд тийм учраас одоо энэ хөө ихний ангийн нэрийг болохоор Knives and Keys төлхүүр болон хутга гэдэг нэрийг өгсөн юм байна. За тэгээд хэдүүлээ нөгөө трейлерын тухай ярьжсэн бичлэгэн дээр ярьжсэн та нөгөө жирэмсэн эмэгтэй 222 дугаартай тоглогч ингээд улаан одоо бөмбөг ингээд одоо барай зогсож исэн. Тэгсэн мөртлөө ингээд яг харсан чи яг тоглоомны үеэр харсан чи цэнхэр ингээд хувцсамдсан байлээ. Эвгүй болсон болоо гэж бодоодсэн те. Тэгсэн чи яг нөгөө нэг baby daddy нөгөө нэг зааван байлаар baby daddy залуутайгаа хувцас сольчихсан одоо багаа сольчихсан юм байна лээ те. Тэр одоо хүмүүсийг улаан эсвэл цэнхэр багийг ингээд сонгоод ингээд хуваарлагдсны дараагаар ингээд ямар тоглоом бэ гэдгийг хэлснийхэн дараагаар юм choice өгсөн штэ сонголт те. За яг тоглоом эхлэхээс өмнө одоо нөгөө багийн хүнээс одоо солих хүн байвал сольж болно. Гэтэ нэгэнт сольсны дараагаар бол дахиж одоо ухарч болохгүй гэдэг те. Тэгээ яг нөгөө нэг тоглоом эхлэхийн өмнө те уул нөгөө нэг baby daddy 333 дугаартай тоглогч чинь анхандаа бол цэнхэр юм сонгочихсан байсан цэнгэр багтай. Тэгэхээр одоо нөгөө нэг нуугдж байгаа хүмүүс нь гэсэн төлхөөртэй. Тэгтэл очоод ингээ гуугаадсан штэ нөгөө нэг baby мамагаас тэ ингээл өөстө би чамайг чи бол ингээ хүн алж чадахгүй би чамайг мэдчихна чи бол хүн алах хүн бишээ тэ. Тэгэхээр чи зүгээр ингээ юу аачхаа одоо хойлоо сольчихъя. Тэгээд би чамд одоо ингээд би гяс ингээд нэг хүнийг очиж алчгаад тэгээд би чамайг очиж аварна гэдэгжсэн те. Ягаад гэвэл нэрээ эн чин тим дүрэн байсан те. Улаан багийн хүмүүс, хутгатай хүмүүс нь заавал нэг цэнхэр багийн хүнийг алж байж пасс хийсэн болж байгаа те. Тоглоомыг одоо давж гарсан болж байгаа байхгүй. Тэгэхээр заавал нэг хүнийг алах хэрэгтэй гэсэн үг. Тэгтэл одоо те энэ залуу хэлж байгаа байхгүй те. Би өстө те хүн алж чадна. Чи бол хүн алж чадхааргүй хүн ээ те. Тийм учраас би хутгаа улаан баг болчихъя. Тэгээд нэг хүнийг гялс алж чагаа чамайг очоод аварья. Чи тэр хооронд ингэ нуугдаад байжи. Тэр гэж те би чамайг өстө хамгаалнаа те. Би чамайгаа болон өстө өөрийнхөө хүүхдийг хамгаална. Амар сүртэй юм одоо толгойг нь угаасан те. Тэгсэн чинь хөөрхөн амт яг ингэ ихэндээ үгүй гэжснаа те. Хамгийн сүүлийнх нь эцэст нь ингээд яг тоглоом эхлэхийн өмнө ярьсан юмд нь итгээд тэгээ хууртагдаад тэгээд сольчихсан солиод тэгээд нөгөө нэг 222 маань цэнхэр баг болсон юм байна лээ. Тэр залуу өстэй айгуу зэвэн тэг 333 үнэхээр энэ за яг хэдүүлээ цаашдаа ярина л да. Гэтэ ер нь энэ цувралын одоо энэ бүлгийн туршидтай энэ залуу өстэй үнэхээр got on my nerves. Тэг бүр үнэхээр дургу үргэжсэн залуу байсан шүү те. Үнэхээр ямар амар зэвэн character байваа. Та нар тэгж бодсон айгуу тийм хүн чанаргүй өстө хамаг мууг л харуулсан тэг хамаг одоо хамгийн муу хүн дэлхий дээр байдаг бол гэдгийг бол баг харуулж байгаа юм шиг тийм хүн байсан. Ингээд өөрөө ингээ амлаад те хүүхдийнхаа ээжд би чамайг очиж аварна гэчгээд яг тоглоом дээр ороод ядж байгаа нөгөө нэг залуутай
team up хийчихсэн шүү дээ. 124 дугаартай нөгөө галзуу нэг те Thanos-тэй хамт ингээд алцгаанаар яваад байдаг. Тэр залуутай ингээд team up хийчихсэн те. Тэнгүүтээ ингээд аль үшэнэ нэг хүнийг цэнхэр хүнийг алчгаад ээжтэй уул нь pass хийж байгаа шүү дээ те. Тэгээд нөгөө очиод яг амлсан ёсоор baby мамаага болон өөрийнхөө baby-г ингээд төрөөгүй байгаа baby-гээ очиод хамгаалах боломжтой байсан боловч те нөгөө нэг 124 нь ингээд өөстө хойлоо ирэн бодоодсэн чинь те цэнхэр хүнийг одоо те нэг заавал Улаанбаагийн хүндээ цэнхэр хүнийг одоо алж иж пасс хийн гэж байгаа юм чи хэрэг одоо хідүүлээ хойлоо нэгэнд ингээд пасс хийчин ч гэсэндээ илүү их цэнхэр хүмүүсийг алах юм бол нөгөө улаан хүмүүс нь те Улаанбаагийнхан чинь хүн алж чадахгүй бол пасс хийж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо бит хоёрт те эцээ илүү их мөнгө ирнэ гэсэн үг ээ. Тэгэхээр хойлоостай ингээд хүмүүс алаа явъя те улам илүү их цэнхэр хүмүүсийг алаа явъя гэд тэгээд тэрэнд нь ингээд бодоод те нөгөө нэг залуу чинь 333 өөстө нэрээ тим юм байна сте илүү хүн алах юм бол илүү одоо юм яах юм бэ те мөнгө олох юм ингээд айгуу тийм мөнгөний шунал те хүн одоо юу гэдэг үлээ тийм үг чинь Монголын зүртсэн үг те мөнгө улаан нүд улаан юу гэдэг үлээ те нэг тийм үг гэдэг штэ бүр үнэхэр мөнгөний араас та явж өгч байгаа юм шүү те тэгээд нөгөө нэг baby мамада хийсэн promise-а биелүүлээгүй очиж хайж олоогүй те тэгээд ёо энэ нэг бол бүр үнэхэр ёо та нар одоо миний юу ярих гэж байгааг мэдж байгаа байх хэрэг үзсэн хүмүүс байгаа бол те нөгөө нэг бидний хайрт тоглогч байж те нөгөө 120 дугаартай те тэр тоглогч маань энэ нөгөө нэг балаа 333 дугаарт та алуулсан ёо би одоо ингэ бацсан чи ойлгох гээд байна би яг тэрийг үзэж байхдаа ингэ шууд уйлсан зай бүр oh my god I can't why am I so emotional oh my god it's so embarrassing та санаар ч гэсэндээ уйлсан баха те тэгэхээр намайг өршөөгөрөө манайхаа дэндүү emotional байгаад тэр бол үнэхээр амар одоо үхэл байсан. Тэг 120 тоо амар мундаг байсан те бол үнэхээр ингээд айгүй ухаантай ядчих таа өөрийнх нь харсан чинь ингээд түлхүүр нь ядчих хагаад бүх хаалгыг онгойлгохгүйсэн мөлий те айгүй зүүн тэр цанхэр багийн түлхүүрнүүд те зарим нь ингээд гурвалжинтай зарим нь бөөрөн хідэ зарим нь болохоор дөрвөлжинтэй те за тэгээд яг өөр хаалгадаг онгойлгох байхгүй те тэг хамгийн эцэст нь уул нь exit байгаа гэсэн чинь гарц бол байгаа улаан хүнд алуулахаасаа өмнө очоод exit-ийг олоод ингээд гарчих юм бол одоо аврагдана эсвэл одоо тэр цаг хугацааг дуусталтай энэ тоглоом чи нийтдээ 30 минутын турш явж байгаа те 30 минут дуусгаад улаан хүмүүсээс нуугдаж чадах юм бол бас ингээд пасс ин гэж байгаа те тэгээд энэ 120 дугаартай тоглогч чинь уул нь бол хамгийн эцэст нь те яг нөгөө нэг 222 ингээд хүүхдэд төрүүлэхэд те төрүүлснийхэн дараагаар ингээд очоод гарцыг олчихсан шүү дээ те айгүй мундаг олоод тэгээд яж жаад ойлгоод өөстө гуруула айгүй гоё мундаг тим хийх юм байна гэдэг нөгөө эмээтэй болон нөгөө нэг 222 дугаартай тоглогч 120 гэд те энэ гуравчаа ингээд тим ап хийгээд айгүй тим уулын dream team-ийг байгуулсан тийм яг тэгвэл гурвууланд нь өөр дүрснүүд байсан үнэхээр dream team байгаа хгүй те тэгээд өстө айгүй мундаг яваал нөгөөд чинь хүүхдэд төрүүлээл тэгэл өстө гарцыг олоод нөгөө 120 чинь те тэгэл хурж ирэл те юу гарцыг олчихлоо гэж яасан чинь те гэл oh my god амар харуулж маруулаад байна гоо ёо тэгсэн чинь нөгөө мөн нов штэ 333 дугаартай чинь байдаг юм да ёо стажинхан боомлоод алчмаар байсан те айгуу зүүн нь те өөрөө хүүхдээ ингээд те би ста чамаагаа очиж аварнаа гэд нөгөө беби мамад хэлээдсэн чинь өөрийг нь хамгаалж исэн тэр беби мамааг нь хамгаалж исэн ганц хүнийг ингээ алаа хийчихсэн те за яг уу тэгээд алчгаад одоо юу юм бэ мдээгүй алчихсан ч байж одоо угаасаа л мдээгүй лсэн л ах л та те ингээ өөрийнх нь беби мамааг хамгаалж исэн хүн гэдэг мдээгүй алчихсан тэгсэн ч гэсэндээ ингээ те бүр ингээд хүүхдээ нөгөө нэг baby mama 222 дугаартай тоглогч айл үшээ ингээд хүүхдээ төрүүлчихсэн гэдгийг хараад ингээд хүүхдийг нь харж штэ өөрийнх нь хүүхдийг харж иж юу ч хэлэхгүйгээр яад гэж байгаа те яаж аав хүн те зэр бол угаасаа өөрийгөө аав гэж хэлж чадахгүй л те бүр айгу залуу байсан тэгээд үнэхээр зүгээр хараад шоконд ороод яад гэж байгаа like what те айгу зүүн залуу. За тэгээ энэ тоглоомны дараагийн айгу өрөвдөлтэй үхэл бол те угаасаа нөгөө нэг залуугийн эмээгийн хүү 7 дугаартай тоглогч James Bond 007 7 дугаартай тоглогч өстэй айгу өрөвдөлтэй. Үнэхээр тэр бол айгу хэцүү байсан. Тэгээ ялангуяа нэг ээж хүү хоёрын холбоо гэдэг чинь те тэгээд тэр эмээ үнэхээр өөрийн хүүгээ өөрөөсөө гарсан үр хүүхдээ ингээ алан байж одоо тэр бэбиг аврахын тулд те тэр охиныг аврахын тулд ингээд өөрийнхөө хүүг алсан. Тэгээд өөр ямар шарга байхгүй байсан л да. Тэгээд та нар тэр тал дээр юу гэж бодсон бэ? Үнэхээр гэтээ тэр 7 дугаартай хүн те
Ингээд өөстө би хүн алж чадаагүй ээжээ өстө цаг хугацаа дуусах гэдэг нь хоёлаа ингээд тэ над эмгтэйг чи алаад би алаад ингээд хоёлаа хамт гарыг гэд тэ. Тэг угаасаа тэр залууд өөр ямар ч одоо харах байхгүй л байсан л та тий. Үнэхээр өөрийгөө авраа гэж бодож байгаа бол тэгээд яг ээж 8-д гарсан байна. Одоо тоглоом дуусах гэдэг нь ганцхан хүн л одоо ганцхан цэнгэр хувцастай хүн байгаад байна. Алхад бол ингээд боломж юм байгаад байна тий. Тэгээд яг бүр алах гэж хахад ингээд тий ээж нь араас нь ингээ алчихсан. Би тэгээд тэрийг ингээ нэг яг нэг залуучин тэгээ очиод уучлаарай гэж алах гал тэ нэг 222 дугаартай охиныг чинь тэгсэн чи яг араас нь ингээл нэг хүн стапик шиг болсон штэ ингээл хутга дуурах тэ. Тэгтэн би бол ээжиг нь гэж стоп бодоогүй заа. Би хэнийг гэж утсан бэ гэхээр нөгөөний baby diary-г нь буцаад хүрд ирсэн байх гэж бодохгүй юу. Буцаад нэг хүүхдээ харчаад өөстө хүүхд маань төрсэн байсан биз дээ. Ялуу гэлс очиж хүүхдээ хараа гэж бодоод ингээ очисон чинь одоо нөгөө одоо baby mama-г нь хүн алах гэж байгааг хараад ингээд хамгаалаад алсан байх гэж утсан чи үгүй. Нөгөө нэг имэж нь өөрийнхөө хүүг алчихсан. Oh my god. Тэгэл амар өрөвлөд өвхөөсөө өмнө ингээл ээж рүүгээ хараад ээчээ намайг уучлаарай гэл тэ. My god тэр болстой бас айгүй амар өрөвдөлтэй үхэл байсан. Ялангуяа нөгөө эмээгийн хувьд тэ өөрийнхөө хүүхдээ алж байгаа гэдэг дээр. Тэгэд үнэхээр энэ тоглоом бол үнэхээр амар зөвхөн тоглоом байсан гэж бодож. Яаж чад би манайхан би бол шүү дээ бүр баг бахта нуугдж тоглох амар дургу байдаг гэсэн. Айгу тийм нуугдж байгаа хүнийх нь хувьд ингээ бодоод үзтээ амар тийм одоо anxiety байгаа гэсэн үг шүү дээ. Бүр ингээ хизээ ханаас ингээ тэ нөгөө нэг олох гэж байгаа хүн хизээ ханаас гараад ирэх бол гэл ингээл гүүж мөгөл ёо би бүр тэр энэ тоглоомыг үзэж байхдаа бол үнэхээр амар бүр суудлынхаа ирмэг дээр ингэж сууж үзсэн цай бүр ингээд хизээ ханаас хүн одоо би нөгөө нэг цэгэр багийн хүмүүсийн оронд өрөөгөө тавиад байгаа байхгүй тест би яана энэ ингээд явж хахтаа хин ханаас гараад ирэх бол хин ханаас хизээ хурж ирээд алчих болоо гэл те айгуу тийм амар байдалтай үзсэн. Тэгээ угаасаа нөгөө нуугдаж тоглох тоглоом дургу байсан болохоор миний хувьд бол үзэхэд амар хэцүү тийм эпизод байсан. Нэг хоёр ядаргаатай character байгаа штэ нөгөө нэг 100 дугаартай өвөө тэ айгуу ядаргаатай. Тэгээд тэр shaman lady байна. Тэгээ нөгөө бөө тэгэл амартай өстө энэ байна гэл те. Тэр гэтээ shaman lady айгуу амар инээдтэй болгодог те. Айгуу хөөрхөн инээд миксүүдийг ингээ оруулж өгдөг. Энэ байна гэл араас нь хүмүүс followers-ууд агарцсан те. Бүр сүсэн бишрэгч наа. Таныг л дагаад байгаа гэл те. Тэгсэн чи өстө энэ байна. Сүнснүү надад хэлж гин гэл тэгсэн чинь бузаад хүрээд ирсэн тэгснэ. Хідүүлээ сая энд байсан штэ бөө хүн гэд те. Тэгсэн чинь чи надад итгэхгүй байгаа мó. Энэ байна гэл те. Тэрээс амар ээжтэйс нэг айгу тэр инээдтэй эсэндээ бүр ингээл яг хаалган голол энэ бол өстой яг гарц мөн мэн ингээл хаалга руу онгоолгоод орсон чинь те нөгөө нэг хоёр ядаргаатай 333 124 чинь хүмүүсийг алаад ээжсэн те тэнгүүтээ хаалгаа буцааж хангуудаа гис гүгөө зүгтаа явчихдаг те амар ээжтэй тэгсэн чинь нөгөө хүрхэн авда сүсэн шүтэн бишрэгчт нь артал нь байжсэн хүмүүс ингээ алуулаад өнгөрсөн. Тэгээ ер нь бол энэ ер нь баг юг харуулах гэдэг нэ гэхээр иймэрхүү одоо те оостой бөө удхан гэлтэс би ирээдүг хардаг та нар надад итэг гэд те амьдрал дээр тиймэрхүү хүмүүс байдаг штэ тийм хүмүүст бол хэвтэж итгэж хэрэггүй гэдгийг бас ингээд далд тутгаар харуулж байгаа байхгүй те. Тэгээ бас тэр 100 дугаартай өвгөн байна сте айгүй ядаргаатай өвгөн те нэг цэнхэр залуутай ингээд баг болоод явж исэн штэ те тэгснээ яг улаан хүмүүс гараад ирсэн чи тэр залууг ингээд түлхэнгүүтээ те хаалгыг нь хаачдгийг айгүй зэвүүн өвөө. Oh my god тэ амар зөв маасаа хоёулаа хамтдаа л гүн үздэй тэ бүр ингээл хааж магаал like what the fuck. За угаасаа тэгэл өөрийгөө аврах гадал гэсэн махалтаа нэг хүнийг алж ивэл ядаж тэ өөрөө аврагдах одоо боломж нь гарч ирж байгаа болох гэсэн. Гэтэ тэр өвгөө айгүй ядраатай тэ. Гэтэ бас айгүй ухаантай тэр чин тэ нөгөө 124 333 ингээд явж байгааг харангуйтаа нүрээ цус болгоод тэ ингээд өгч байгаа юм шиг ингээд хэвтэж мөвтэй бас нэлээд ухаантай залуу байсан шүү. Залууч гэжтэй өвөө байсан шүү те. Тэ энэ ядаргаатай бөө эмхтэй 102 ч бас ингээд те яг гарцыг олчоол. Тэ бас амар инээдтэй те би өстө гарцыг мэднэ би ингээд өстө те ингээд хардаг мардаг те тийм болохоор би мэдээд байгаа. Гингүүтээ худлагаасаа цусмасаар ингээд хан дээр ийшээ явмаа гэд зурж морсон те тэр бас айгүй инээдтэй. Ингээд харж бараад те. Oh my god. Тэгээд бас тэр өвгөн амар зэвүүн те. Хойлол тэгэл хамтдаа л гарч ийн үсттэй айгүй зөв байхгүй те. Тэг бүр ингээд шууд хаалгыг хаачдаг те. Тэнгүүдээ төлхөрийг нь авчдаг. Тэг би тэр shaman lady-г бол ерөөсө тэр одоо 125 дугаартай тоглогчд алуулна гэж бодоагүй. Би тэр трейлер дээр нь харахад бол трейлернийхаа нэг хэсэг дээр угаасаа яг энэ shaman lady болон 125 дугаартай тоглогч хоёр ингээд нэг өрөөнд хамтдаа хоригдсан байгааг би харсан. Гэхдээ би яг тэрнээс болоод би яг тэр 125-ын ингээд айж магаал гэж мэгж байгаа нэг хэсэг нь трейлер дээр орсон байсан шүү дээ. Тэгэхээр би окей shaman lady чинь энэ бөө эмэгтэй чинь 125-ыг алдгийн байх гэсэн чинь өстө эсрэгээр байсан. Үнэхээр амар юу яасан шүү дээ. Одоо шокт болсон те. Тэгээд гэтээ яг алъя гэж алаагүй те бөөг нөгөө нэг hallucinate тэгээд нөгөө 125 чинь Thanos-ийн
мансууруулах бацаг нь хэрэглээд те мансуураад бөө эмэгтэй чинь нэг жоохон trigger болох үгийг хэлчихсэн те oh you're a pussy ч гэлээ те чи бол амар тийм арчаагүй эрэхтэй гэд хэлчихсэн амар аимхаа те тэгэнгүүт нь яг нэг хүний одоо 124 дугаартай тоглогчийн одоо төрхийг нь төсөөлөөд hallucinate хийгээд алчдаг штэ те тэгээд тэр бол айгүй шокт. Би үнэхээр шокт болсон. Тэгээ би өстө ги хүнийг те за манай ги хүн ч өстө хүн алж чадахгүй те одоо энэ ч өстө гэд бодоод байжсэн ч ямар хүнийг алах бол та гэсэн чи угаасаа бүр нөгөө нэг те анханасаа нөгөө нэг 388 дугаартай те нөгөө нэг би өстө очоод нөгөө нэг бууны магазинууд аваад ирээ гэд ингээд цухтаа явангуудаа буцаж хурж ирээгүй те тэр залуу өстө бүр ингээд нүүдэлж авч байгаад те бүр ингээд ширцээрээ гац те энэ it's your fault те энэ өстө чиний буруу байсан чи юм өстө буцаж хурж ирээгүй гэлс амар занжаагаал те бүр нөгөөх бүр айлгасаар гац те тэгээд эцэст ингээд алсан тэгээд тэр бол айгүй бас зүүн байсан те яг алах гэж байгаад байж хат нь те нөгөөд чи уйлж муулаадсан болохоор ингээд уулна ги хүнд болох гэжсэн шүү дээ тий алхаа болох гэжсэн тэгсэн чи нөгөө нэг зөв амтан чи утга гаргаж ирээд өөрлөн дайрснаас болоод тэгээд өөр алуулчихж байгаа байхгүй тий за тий дараагийн анги болохоор it's not your fault гэдэг нэртэй тийм одоо гарчигтай анги байсан те. За тэр нь болохоор энэ чиний буруу биш ээ гэдэг те. Тэр нэртэй байсан. За тэгээд яг it's not your fault гэдэг чинь нөгөө нэг эмээгийн тэ нөгөө 222 дугаартай тоглогч эмэгтэйд хэлдэг үг штэ тэ нөгөө охин чинь ингээл амар ягаал та надаас болоод тэ хүүхдээ аллаа гэлтгсэн чинь эмээ нь ингээл тайвшруулаад үгүй чи одоо хэний ч тухай битгий бод чи одоо зөвхөн өөрийгөө болон хүүхдээ л бодох хэрэгтэй энэ бол чиний буруу байгаагүй it was not your fault гэл тэ тэрнээс нь болоод ингээд тэр ер нь анги тэ it's not your fault гэдэг нэртэй байсан юм шиг үлээ тэгээд очоод нөгөө эмээ чинь тэ очоод гихүүнээс гуугаад тэ та гууж ийн одоо 222 дугаартай тоглогч болон бэбиг ингээд хамгаалж өгөөрэй гэд. Тэгээд гуугаад ахаар би зүгээр л тэгээд гууж байгаа юм байх гэж бодсон чинь те маргааш өглөө oh my god авс оруулаад ирсэн тэгсэн чинь нөгөө имиж ингээд нас урцсан байжсэн айгүй амар өрөлттэй тэр бас айгүй амар өрөлттэйсэн. Гэтэ угаасаа ойлгомжтой л те хэдийгээр ингээд те бэби тэр нялх хүүхдийг болон одоо ээжийг нь аврахын тулд өөрийнхөө хүүг алхахаас өөр аргагүй байсан боловч тэр чинь ээж хүн штэ те эцсийн ээж хүн өөрийнхөө хүүг алчихсан учраас тэр guilt те одоо guilt нь өөрийг нь бол зүгээр үнэхээр одоо гим буруу те гимшил нь бол одоо өөрийг нь үнэхээр идчихэж байгаа штэ дотроос нь идчихэж байгаа те би хүүгээ галсан гэж бодохоор те их хүн одоо өөрийнхөө үр хүүхдийг алах ямар байх вэ те ямар ойлог байх вэ тэгэхээр үнэхээр өөрийнхөө тэр гимшилтэйгээ амьдрч чадахгүй учраас өөрийгөө алсан угаасаа тэр нь ойлгомжтой тэгээд тэр бас айгу хэсэг амар өртөлтэй байсан те нэг voting болж байхад те яг нөгөө нэг энэхүү нуугдах тоглоомны дараагийн одоо vote болсон штэ те санал асуулга тэр үед ингээд те бүр өвдгөн дээрээ сөхөрч байгаа хүмүүсээ гуйж штэ энэ жоохон ялах хүүхдийг бодооч штэ те би бол яах вэ би бол ингээд хангалттай амьдсан хүн өөхөд хамаагүй гэтээ энэ хүмүүсийг бодлоо энэ ялах хүүхдийг бодлоо гэл амар өрөвдөлтөө те гуйгаал тэгж яхад хүмүүс ерөөсө тоохгүй бүр ингээд мөнгөний төлөө бүр ингээд хүмүүс бүр мөнгөнд те нүдээ бүр ингээд сохлуулчихсан байгаа байхгүй юу тэгээ шууд ингээд очиод бүх хүмүүс те айгүй олон ихэнх хүмүүс нь бол тэгээд юу ячдаг штэ тоглоомыг үргэлжлүүлнэ гэж шийдчихдэг те за тэгээ энэ ангины эхийн хэсэгт нөгөө нэг pink guard-д ч тэ ингээл гарч ирэл хүмүүсийн цогц могцуудыг ингээл авал явж байсан шүү дээ. Тэгж яагаад нэг бодолцсон болдог да. Тэгсэн чинь тэр хүмүүс маска авсан чи VIP-нууд нэдэг те. Та нар тэр тухай юу гэж бодсон бэ? Надад what the fuck гэж бодсон амар тийм тэнэг санагцсан. Яг тэр хэсэг нь бол надад амар тэнэг санагцсан. Гэтэ яг хүмүүс тиймэрхүү speculation-ууд яваадсан л да. Зөндөө би харж ирсэн тэр нь болохоор ингээ хүмүүс энэ VIP-нууд нь одоо бүр ингээд те зүгээр үзэхэд одоо хангалттай биш санагдаа тийм одоо satisfaction авахаа болчихсон учраас бүр өөрснөө дотор нь орж ингээ хүн амтныг алахыг одоо хүсэх байхаа тийм учраас одоо иймэрхүү одоо хувц мовц өмсөд те худлагаас хамгаалагчийн хувц мовц өмсөд дотгошоо орох байх гэж speculation хүмүүс ярьж ирсэн дээ тэр нь үнэн байсан тэгээд те 2 3 одоо VIP-нууд ингээд хүмүүс алаад явж байсан шүү дээ те. Гэтэ тэр VIP-нуудын хувьд ингээ дандаа ер нь за яг нэг нь л юу байсан шүү дээ. Аз эмэгтэй те хятад эмэгтэй байсан. Нөгөөдөл нь болохоор дандаа нэг цагаан хайртай хүмүүс байгаа. Тэг яагаад бүр ингээд дуу хоолойнтой айгүй үгүй нэгт амар тийм муу жүжиглэлттэй те. Яагаад ингээд сайн одоо жүжигчд авчиж болоогүй болоо Холливуудын сайн жүжигчд те. Гэтэ яг Холливуудын A-list-руудыг авахд бол амар их мөнгө төлөх ёстой. Тэгэл ер нь мэдгүй би яагаад ер нь Холливуудын сайн жүжигчдийг авчиж болоогүй болоо VIP-нууд гэж бодсон. Энэ чинь Squid Game ч уулнаа айгүй том одоо project штэ тий айгүй алдартай болчихсон амар тийм international зүйл болчихсон байгаад ягаад тэгэж мундаг жүжигчдийг авчиж
болоогүй мөлөө гэж утсан. Яагаад гэвэл амар муу жүжигчд байсан. Хүмүүс ч гэсэндээ гадуур тэгж яриад байгаа те. VIP-нууд нь ямар сонир жүжиг тоглуулж гисэн бэ? Амар хурамч жүжиглэлттэй гэдэг те. This might turn 222 into some kind of Marvel superhero. Mamma mia. Damn, that was close. Тэр хүмүүсийнх нь яриа нь англиар ярьж байгаа яриа нэг айгуу тийм сонин сонсогдоод байгаа маа. Ингээд бүр ингээд dubbed юм шиг. Dubbed буюу дуу нэмээд давхарлаад оруулчихсан юм шиг. Тэг яг өөрсдийнх нь ярьж байгаа дуу хоолой биш юм шиг. Айгуу тийм сонин сонсогдоодсэн та нарт тэгжсэн нь. Хадмал орчуулгатай англиар нь одоо солонгосоор нь үзэн ч тэр яг англиар нь үзэн ч тэр яг тэр хэсгэнд те айгуу тийм сонин сонсогдоод байгаа. Хүмүүс ч гэсэн тэгээд тэр тухай айгуух гадуур ярьж илээ. Яагаад ингэ сонин сонсогдоод байгаа юм бэ? Ингээд дуугийн тусдаа хурааж аваад ингээд оруулсан юм уу гэд тиймэрхүү юм ярьж илээ. За зөндөө олон хүмүүсийн таамаглаад байсанчлан 246 дугаартай тоглогч амьд үлдсэн юм байна лээ те манайхаа. Яг season 2 дээр ингээл нэг буудуулах гэж байгаа юм шиг болоод ингээл дуссан шүү дээ те. Тэгсэн бууны дуу гарсан мөртлөө яг буудуулаад буудуулсныг нь харуулсан. Гэтэ яг өгч байгааг нь те ингээ авс малсанд хийж байгааг нь бол харуулаагүй те. Хүмүүс бараг амьд үлдсэн байгаа хаа. 11 дугаартай нөгөө нэг guard эмэгтэй чинь солонгосын хойд солонгосын эмэгтэй чинь аварж байгаа байхаа гэж бодоодсэн. Яг үнэхээр үнэн байсан билээ те. Яг одоо авраад худлагаасаа скан хийж өгсөн болохуулаад тэгээд доошоогоо нөгөө нэг organ одоо хэсэглөө те одоо эд эрхнийг нь авах хэсэг рүү явуулаад тэгээд тэн дотор байсан бүх хүмүүсийг нь алангуудаа аварчихсан. Тэгээд яг үнэхээр хүмүүсийн бодсон бол үнэн байлээ. Тэр бол үнэхээр бас happy ending. Тэгээд ядаж ганц 246 дугаартай тоглогч одоо ингээд те аврагдаад охинтойгоо уулзж байгаа нь бол үнэхээр happy ending. За тэгээд энэ 2 дугаар анги дээр 5 дахь тоглоомыг танилцуулдаг. Oh my god. Jump rope гэж бол бид нэр мэдэж байсан. Ягаад гэвэл трейлер дээр нь харуулчихсан те. Одоо ингээд хоёр роботын хүүхэлтэй чинь ингээд том дээс бариад эргүүлээд тэгээд нэг юм нарийнхан bridge-н дээр те гүүрэн дээр ингээд хүмүүс үсрэх юм байна гэд дээс үсрэх юм байна гэдгийг бол ингээд трейлернээс нь мэдчихсэн байсан боловч тийм амар бол байна гэж бодоагүй. Та нар тэгж бодсон уу? Би бүр ингээд одоо дээс нь яг л нэг дээсний тийм олсны материалтай байх юм байх гэсэн чинь те үгүй тийм зөөлөн одоо ийм сунжиралцсан гунжиралцсан ч юм уу тийм олсны материал биш те амар хатуу бан гэл айгу амар те хамгийн анх тэрийг танилцуулаад одоо game start гээл те тоглоом эхэллээ гээл цаг нь явж эхлээл нөгөө нэг ядж байгаад нэг айгу зөвүүн хүүхдийн дуу юм шиг үлээ те одоо яг тоглоомыг тоглож явахд дуулдаг дуу юм уу хайшаа солонгос таньдардаг хүмүүс байгаа бол хэлж өгөөрэй заа ингээд доо тарарарара гэд те яг тэр дуу нь ингээл амар зэн үе яваалт гэсэн чинь шх гэл айгу амар oh my god тэр хэсэг бол амар импакттай хэсэг байсан те бүр амар гэлтэй бүр үнэхээр зочромор хэсэг байсан oh my god тэгэж амар тийм төмрөн ч юм уу те тийм амар хатуу материалтай тэгэж амар явж маавна гэж бодоагүй тэр бол үнэхээр амар тоглоом байсан те тэг яаж байгаа нарийнхан юм дээр тэгээд яаж байгаа бүр тэр гүүрнийх нь голд нь амар том гаптай те ингээд дундаа ийм одоо зайтай oh my god амар зөвөн тоглоом байсан. Амар өндөртэй. Тэгээ тэрэн дээр угаасаа ойлгомжтой хөрхийн 222 дугаартай тоглогч маань угаасаа ямар ч найдвар байхгүй гэдгийг нь бол мэдчихсэн те бүр ямар ч өстө бүр хүссэн ч найдвар байхгүй. Бүр доглон 7 хий. Доглон 7 гэдэг чинь доглон 7 хий гэсэн ч болохооргүй те. Тэр тийм амар дэшиг өсрөн гэж бол хизээж байхгүй. Oh my god. Нэг ганц хөл дээрээ те. Тэгээд угаасаа хөрхийн амтан хамгийн эцэст нь хүүхдээ авраад тэ хүүхдээ гихүүнээр авруулад тэгээд гихүүн бүр яг буцаж ирэх гэжсэн тэ хөрхийн амтан гихүүн ингээд би эхлээд хамгийн ихэнд хүүхдтэй чинь одоо нялх хүүхдтэй чи явж тавьчихад тэгээд буцаж хурж ирээд чамайг авна гэд бүр яг явах гэжсэн тэ бүр нэг цаг минут 30 секунд үлдсэн байлгүй хизээч гихүүн тэ нөгөө талаас ингээд үсэрж яваад нөгөө тал руу очиод одоо үүрж мүрээд дахиж ингээд нөгөө тал руу очиж нэг цаг 1 минут 40 секунд 30 секунд бол амжихгүй байсан. Тийм учраас тэ үгүй битгий та ажиши хэрэг та үхэх юм бол тэ миний хүүхэд ингээд үхнээ та аврах хэрэгтэй би ингээд боллоо гэд ингээд хөрх амт үсрээд амар оролдог тэ oh my god тэр бол бас амар хэцүү үхэл байсан. Тэгээ тэрэн дээр ч гэсэндээ амар зэвэндээ тэр baby daddy энэ 333 дугаартай тоглогч харчаалтай эхэндээ ингээд яг аврах гэж байгаа юм шиг болоо те. Өө чи юу гэдэг юм бэ? Хойлоо хичээх хэрэгтэй. Өстой те. Яах юм те энэ цугаа зүгээр ингээд өөх юм уу? Хойлоо ингээд гараад хүүхдтэйгээ амьдрах хэрэгтэй гэж амар тийм pep talk-ог бол те. Бараг ингээд үнэхээр аврах гэдэг юм шиг те. Тэгж яагаад бол те нөгөө
охин ч угаасаа үнэхээр хуурдсан юм чинь те. Чи яагаад тэр эмэгтэйг алж байгаа юм бэ те? Намайг аварсан хүнийг ингээ аваад тэг чи надад хурж ирээд те намайг одоо аварна гэж хэлээ үстэ намайг хайна гэж хэлээ үстэ тийм байж чи яагаад хурж ирээгүй яагаад гэвэл чи мөнгнөөс осноо гэлтэй яг ой тэг би бол чамд хизэж итгэхгүй миний хүүхд бол зөвхөн миний л хүүхд чамтай ямар чамаагүй гэлтэй тэгэд айгу тийм залуучаа тэр эмэгтэйгийн шагаан ингээ мултраад амар болсон байгааг харангуудаа шууд яваад өгдөгтэй амар зэн өөрийгөө бодоод oh my god манайхаа нэг юм хэлэхэд тийм муухай балиад baby дайраатай битгий яваагаараа эн чинь бас жинхэнэ амьдрал дээр тэ болох юм харуулж байхгүй за яг хөө ингэж амар өөхөх мөхтэй тулахгүй л да зүгээр нэг иймэрхүү зарим хүмүүстэй эхнэрийгээж одоо хүүхдийнхаа ээжийг таахгүй хүүхдээс таахгүй ингээд тэ ингээ өөрийгөө бодоод ингээ явдаг тийм хүмүүсийг харуулж байгаа байхгүй бас нэг бодлоор за тэр нэг залуу байсан тэ гихүүн хамгийн түрүүнд ингээд яваад үсрээд гарчихсан шүү дээ нөгөө талд тэ тэгсэн чинь нөгөө нэг яг гихүүний ард байсан нэг тоглогч байсан шүү дээ 96 дугаартай тоглогч амар зүүн тоглогч тэ шууд ингээл хүмүүсийг түлхэж мүлгээл тэр чинь нөгөө нэг тэр хэсэг байсан байл шүү дээ трейлер дээр нэг хэсэг гарсан гэд хідүүл ярьжсэн шүү дээ ингээ гихүүн ингээд хараад гэтээ тэр нь яг нөгөө нэг Maze тоглоомны тэ төрдөг байшингийн тоглоомны үеэр юм шиг тийм байдлаар ингээд трейлер дээр харуулсан тэ ингээл нэг хараал гихүүн нэг тоглогч руу ороод чи юу игээд ами what are you doing гэлээ тэгсэн чинь нөгөө хүн юу хийж байгаа юм шиг харагдчих би зүгээр тоглоом тоглож ин гэлээ тэгсэн чинь тэр нь Maze тоглоомны одоо нуугддаг тоглоомны үеэр биш байсан юм байлээ тэ яг энэ үеийг харуулж ирсэн юм байна лээ амар зэн тэ ингээл хурж иртэл хүмүүсийг алаал түлхэл хойлоо ингээд бүх хүмүүсийг түлхэж яачих юм бол хойлоо ингээд мөнгөтэй үлдэн энэ төр гэдэг амар зэн. Тэгээ бас л айгуу тийм хүмүүсийн шунлыг харуулдаг байгаа байхгүй те. Нэгэнд ингээд гарчихсан. Тэгээд хүмүүс гараад тэр их мөнгөийг чинь те хідүүлэн нэг 10 хүн хуваасан ч гэсэн зөндөөлөх мөнгөтэй л хүмүүс гарна үстэй те. Тэгж яхад те бүр үгүй бүр 10 хүн битгий хэлтэй бүр ингээ өөр ганцаараа бүр тэр их мөнгөийг авмаар те. Амар тийм хүний шунлаа гэж те. Хүн төрлөختний хүмүүний муухай заван санааг л ингээ харуулсан байгаа байхгүй те. Айгу зүүн залуу байсан шүү ёо. Тэгээ нэрийн 124 дугаартай тоглогч болон 125 дугаартай тоглогч нарын ингээд бас тэр нэг hallucination те одоо мансууруулах бодисонд addict хийгээд бүр донтож байгаа энэ тэрийг нь харуулад бас ингээд мансууруулах бодис ямар амар донтолттой вэ те. Ингээ хүмүүс баг мансууруулах бодисыг хэрэглэхийн тулд юу хийгээс буцдаггүй вэ энэ тэрийг бас харуулж байгаа байхгүй те. Нэгэнд амар донтчихсан. Эхэндээ эднэр чинь бол ингээд мансууруулах бодис хэрэглэж эхлэхтэй болохоор одоо тэр мансууруулах бодис нь өөрт нь ингээ хүч өгөн зориг өгөн гэж одоо хэрэглэж эхэлсэнтэй энэ тоглоомыг давж гарахын тулд гэхдээ эцэст мансууруулах бодис нь өөрийг нь ашигладаг болж байгаа байхгүй тэгээ өөрийг нь бүр идчихсэнтэй дотроос нь идээд ингээ бүр юм хийж чадхаа болчихсон мансууруулах бодисон дээрээ бүр dependent болчихсон те хамааралтай болчихсон тэрийг бас ингээ айгу зөв харуулж өгсөн те тэгээ бас энэ хоёр ингээ би бинтэйг ингээ hallucinate хийгээд хахад те нөгөө өгчихсэн character-нуудыг харуулдаг те манай Thanos top man ингээд cameo хийгээд гарч ирсэн те нэг жижигэн хэсэг дээр hallucination хэсгүүд дээр гарч ирэл тэгж гарснаа гоё байсан тэгээ нөгөө нэг эмэгтэй байсан шүү дээ хэд дугаартай эмэгтэй байлаа мартцсан байна. Тэрийг бас ингээ харуулаадсэн те. Ер нь ингээ насурчсан character-нуудыг 2 3 удаа одоо тэдний hallucination болгож харуулсан бас айгүй гоё байсан. Тэгээд яг тэр хэсэг дээр те яг гүүрэндээ гарах гэж хахад те нөгөө 125 дугаартай тоглогч чинь чи энийг хайж гэнэ гэж шийдчихлээ. Тэгмүүдээ очоод аваа гэд би тэр үед угаасаа мэдчихсэн. Угаасаа тэр 124 дугаартай тоглогч тэр одоо мансууруулах байц авахын тулд тийшээ явна. Гэхдээ тэр дотор нь мансууруулах байц байхгүй нэ гэдэг би яг мэдчихсэн. Тэгсэн чинь угаасаа онгоолсон чи байхгүй те. Oh my god. Тэр шууд бан гэл амар өгсөн те. За та нар маань стресстэй ажлынхаа өдрийн дараа гэртээ ирээд хэрхэн unwind хийж өөрийнхөө стрессийг тайлдаг вэ? Миний хувьд бол яалтчгүй гэртээ ирээд оройныхоо хоолыг идэж байхдаа one glass of red wine ууж өөрийгөө unwind хийж стрессээ тайлдаг байгаа. Тэг хүн болгонд угаасаа стрессээ тайлах янз бүрийн арга тактик гэж байдаг бах тийм үү. Гэхдээ манайхаа би ерөөсөө тийм хамаагүй дар суугаад байдаггүй. Яг өөрийнхөө уудаг дарсны төрөл болон брэнд дээр маш их ач холбогдол өгж сайн сонгож судалж иж дуртай брэндүүд уудаг байгаа. За тэгээ та нар маань одоо баг миний та нартаа санал болгодог аюу их тийм strongly recommend хийдэг wine-ыг мэдэж байгаа хаа. Энэ нь болохоор Франц улсын Бордо бүс нутгийн дарс болох Calvé байгаа. Calvé нь 200 гаруй жилийн төвхтэй. Тэгээ дэлхийн 110 гаруй улсад амт чанараараа танигдж нэр хүндээ тогтоож чадсан ийм брэнд байгаа. За тэгээд World Wine компанийн маань Calvé брендийн 30 гаруй төрлийн дарсуудыг Монголд албан ёсоор оруулж ирж худалдаалдаг байгаа. За тэгээд түүнээс гадна манайхан би та нартай хүргэх маш тийм гоё чухал мэдээ байна. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн маань одоо Calvé брендийг CU-гээс бас авч болох нь байна. CU-гийн бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Түүнээс гадна суглаад хөтөлбөр
супер явагдаж байгаа юм байна. Calvin брэндийг хэрүү CU-гээс авах юм бол. За тэгээ яадаг урамшууллаа гэхээр CU-гийн аль ч салбараас Calvin брэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авсан хэрэглэгчид CU аппликейшнээр азтан болох нэг эрх үүсэх юм байна. За тэгээ манайхаа энэхүү суглаад худалдаа 5 сарын 1-ээс эхлүүлээд 7 сарын 31-ийг дуустал явагдаж байгаа юм байна. Тэгээд тухайн сарын тохиолол нь дараа сарын эхний 7 хоногт шалгараад явах юм байна лээ. Тохиоллоор сар бүр 3 азтанд толроод явах юм байлээ манайхаа амар гоё гоёц. За тэгээд энэ 3 азтанд ямар билгүүдийг хожих вэ гэхээр супер азтан Worldwide дэлгүүрийн 500,000 төгрөгийн эрхийн бичгийг хожно. Тэгээд 2 дугаар азтанд нь болохоор Calvin брэндийн сарын хэрэглээ. Харин 3 дугаар азтанд нь болохоор Calvin брэндийн багц гих мэдчлийн ийм гоё билгүүд хүлээж байгаа юм байна. Тэгээд бодоод үзтээ Calvin брэндийн сарын хэрэглээг авчихвал эсвэл бүр Worldwide дэлгүүрийн 500,000 төгрөгийн эрхийн бичиг. Oh my god. I wish I was in Mongolia. Зэ манайхан тэгээд Calvin брэндээ сонгоод CU-гээс худалдаа авалтаа хийгээд азтан болцоогоорой. За тэгээ дараагийн анги болохоор 222 гэдэг нэртэй тийм анги байсан. Тэгээ тэр нь болохоор яагаад тийм нэр өгсөн оглоогоос ойлгомжтой байгаа хэ. 222 дугаартай тоглогчийн хүүхдийг нь ялах хүүхдийг нь тэгээ бүр 222 өөрөө өгчээд хахад бүр ингээд амар зам ээжийнх нь одоо дугаарыг өгүүлээд тэгээ тоглогч болгочдаг. Айгуу зэн үнтэй тэнгүүд нөгөө хүмүүс чинь нөгөө нэг ядж хахад нөгөө нэг энэ хамгийн сүүлийн одоо тоглоомн дээр үе дээр үлдчихсэн байгаа тоглогчт нь те бусад 8 тоглогчт нь бүгдээрээ эрэхтэй нөгөө нэг ялангуяа ихэнх нь айгуу тийм муухай сэтгэлтэй заа нүдэнд одоо сохорчсон те мөнгөний шуналтай ийм хүмүүс эрэхтэйчүүд үлдсэн байгаа болохоор өөстө баг тэр жоохон хүүхэдтэй ялах хүүхэдтэй гиг үнтхэн орж ирэнгүүт бид нэр мөнгөг авах гэж юу гэсэн үг юм өөстө надгаж аална мална гэж дайрч марил та oh my god. Тэгээд айгуу тэр бол өөстө үнэхэр зэн decision байсан те frontman-ыг гаргасан амар заамаас нь ялах хүүхдээ тоглож болох ч ингээд бодолтой те амар зэн. За тэгээд угаасаа эхний сизон дээр гардагчлан одоо хамгийн сүүлийн эцсийн тоглоом болохоос өмнө эднэрт те гоё костюм бичаг өмсүүлж байгаа л нэг тийм Last Supper одоо те Есүсийн одоо Last Supper сүүлчийн оройн зогшиглын юм хийдэг штэ амар гоё хоол молоо гэж мөгөөл те. Тэгсэн чинь дээрстэй амар ээ те би одоо тэр нь ялах хүүхдэд юу өгөх болоо те энэ хөөрхийн ялах хүүхдэд юм өгөхгүй юм бах та гэж тэгсэн чинь нэг хөөрхийн Pink Garden дээр Circle юу те Pink Garden хурж нөгөөдөө суугаад ингээд уугж өгдөг. Тэр нь амар нийттэй хэсэг гэсэн. Тэгээ хүмүүс тэрэн дээр амар их эдитнүүд хийсэн байлээ TikTok дээр. Айгу нэг it's амар тийм хөөрхөн Pink Garden айгу тийм хөөрхөн cute те ингээд айгу хөөрхөн ингээд юунд ялах хүүхдэд ингээ уугж өгөөд гэдэг айгу хөөрхөн артталт нь хөөрхөн дуу муу тавиад тэр Pink Garden-ийн толгоон дээр нь Vantic Mantic тавьж мавсан. Тиймэрхүү эдитнүүд зөндөө явж байсан. За тэгээ та нар нэрийн ялах хүүхдийн хувьд юу гэж бодсон бэ? Би ялах хүүхдийг нь жинхэнэ хүүхд ашиглах байх гэж бодсон. За яг нэг яг үнэхээр хүүхдийг нь царай гаргаж байгаа тиймэрхүү шотнууд дээр болохоор яг жинхэнэ хүүхдийн царайг харуулад бусад одоо үед нь болохоор зүгээр prop хэрэглэнэ гэж бодсон байхгүй юу? Одоо яг ойрхоноос харуулахгүй учраас зүгээр нэг пропнууд ээ штэ кинонд одоо ашиглагддаг хурамч хүүхэлдэйн одоо тийм бие биеийг ашиглах юм байх гэж бодсон чинь ерөөсө тийм байгаагүй те ерөөсө жинхэнэ хүүхэд ашиглаагүй CGI baby байсан CGI baby те манай нөхөр битээр үзэж байгаа л хүүхэд нь ялах хүүхдийн царай гарах болгонд битээр CGI baby гэл заяа CGI гэсэндээ айгүй хөөрхөн ялах хүүхдээсэн те ингэж мэл та нар ингэж CGI хэрэглэсэн дээр нь ашигласан дээр нь юу гэж бодсон бэ? Яг жинхэнэ хүүхд ашиглахгүй ингээд CGI ашигласан жоохон сонин муухай тэнэг байсан уу? Эсвэл за яах вэ гэж бодож байна уу? What do you guys think? За энэ ангидаар гардаг хамгийн зөв юм болохоор нөгөө гихүүнийг аваачаад фронтмэндээ уулзуулдаг штэ те. Фронтмен тэгэл амар хутга өгөөл те. За тэгээд тэрнээс бид нар ойлгож авсан те хэрхэн нөө фронтмен ч өөрөө тоглогч байхдаа амьд гарсан бэ гэдгийг харуулдаг те яг өөрт нь тийм choice өгжсэн юм байлээ шүү дээ нөгөө нэг энэ тоглоомыг зохион байгаас нөгөө өвөө чинь те энэ фронтмент тоглогч байхад нь ингээ хутга өгөөд те чи амьд гармаар авил энэ бүх хүмүүсийг бүгдийг нь аал гэд те тэгэж амьд гарсан байлээ яг тэр хэсгийг нь харуулсан те яг тэрнтэй адилхан зүйл хийсэн фронтмен ингээ гихүнд хутга өгөөд те чамааг болно над бэбиг чинь болоо аалнаа те энэ хүмүүс те ягаад гэвэл дараагийн тоглоомн дээр ямар шигэн тоглоом байдгийг хайлт хэлчихсэн шүү дээ хэн төгчсөн те 3 л хүнийг eliminate хийчих юм бол 3 л хүнийг хасчих юм бол бусад хүмүүст амьд гарах боломжтой гэж хэлчихсэн учраас те нөгөө эрэгтэйчүүд нь хоорондоо ярилцаа те өөстө гурлаа хэдүүлээстэй энэ бэбиг л ална мална гэж ярилцсан байсан те тэгэхээр угаасаа над хүмүүс чинь чамааг болон бэбиг чи алнаа тийм учраас чи ингээд хутгаар ингээд бүх хүмүүсийг ал гэд тэнгүүтээ өөрийнхөө хинбэ гэдгийг харуулдаг те тэгээд үнэхээр тэр бол айгу зэн өсөг гэсэн те
Гэлгийн хүний тэр шоконд орж байгаа бол үнэхээр амар тийм emotional хэсэг байсан. Амар байсан те. Тэгээд нөгөө нэг тэг хамтдаа найзлаад байсан нэг дугаартаа тоглож байсан байна гэдгийг одоо ингээ олж мэдсэн байгаа. Тэг бүр яг утгаар ингээ алах гад үнэхээр өөрийгөө бариад тэгээ алаагүй те. Тэгээд яг хамгийн сүлдний эцэст нь гийн хүний гарах гэж хахтан те. Гиона, do you still have faith in people гэлтэй. Чи одоо хүртэл ингээ хүмүүст одоо итгэл найдвар тээдгүү. Тэгээ тэр бол айгүй зүүн лайн байсан те. Угаасаа гийн хүн чинь бол тэ энэ цувралын туршид тэ зөвхөн энэ 1-р 3-р сизон гэхгүй бүхэл бүтэн энэ Squid Game гэдэг цувралуудын туршид тэ ганц одоо тэ хүмүүст найдлага тавьдаг хүн чинь шүү дээ. Хүн төрлөختөн бол хүмүүн төрлөختөн дотор сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа гэдэг тэ бүр ингээ найдлага тавьдаг. Тэгээ тэрийг нь дахиж суугаад тэ чи үнэхээр хүмүүст тэ итгэдэг гэж юу гэдэг тэ тэгэж айгүй зүүн асуусан. 아직도 사람을 믿나? За тэгээ угаасаа гийн хүн маань угаасаа хүн алахгүй гэдгийг бол би мэдчихсэн л да. Тэгээд яг алах гад бол 100 дугаартай тоглогчийг алах гад ингээ очсон те. Тэгсэн чинь манай нөгөө нэг Sebok гэдэг лөө те нөгөө нэгдэр цуврал дээр гардаг нөгөө хойд солонгосын эмэгтэй Sebok-ийн яг хэсгийг гаргаад те нөгөө нэг тэгж хэлжсэн шүү дээ. Санвыг 1-р цуврал дээр алах гэж хахад те гийн хүн алах гэж хахад ингээд Sebok гэдэг явахын хэлдэг штэ. Ажиши аха та бол те тим төрлийн хүн одоо хүн алдаг төрлийн хүн биш штэ битгий гэд хэлдэг те. Яг тэр хэсгийг ингээ өөрөө ингээ хараад Sebok-ыг хараад яг Sebok бас дахиж хэлээд те та бол тийм хүн төрлийн хүн биш штэ битгий гэд тэгэд алдаггүй байгаа. За дараагийн анги болохоор одоо нэр нь яг нөгөө нэг дөрсүүдтэй нэр өсөн те гурвалжан тэнгүүдээ бөөрөн дөрвөлжан. За тэгээд энэ анги дээр болохоор яг энэ хүү хамгийн сүүлийн тоглоомных нь ихэнх хэсгийг харуулдаг те. За тэр нь болохоор oh my god. Угаасаа хэдүүлээ бол би гайхацсан байхгүй. Угаасаа энэ тоглоомны хамгийн эцэст нь бол зүгээр яг эцсийн тоглоом нь бол Squid Game л гэдэг үстэй. Тэгээд ямар сони гэд бодоодсэн чинь Squid Game-ээ жоохон өөрчлөөд те Sky Squid Game болгочихсон те. Яг нөгөө тоглодог 8 ачны тоглоомыгоо тэнгэр дээр тоглох бүр амар өндөрт тоглох те. Айгу амар oh my god. Тэрийг бас одоо тэрийн найруулагч зохиолч нь яаж бодож олоо вэ гэмээр те. Айгу мундаг байсан. Амар тийм өндөрт тоглоод. Тэгээ энэ тоглоом хэдийгээр ингээд амар тийм хэцүү тэ бүр ингээл би хүчний юм оруулсан ч юм уу амар тийм хэцүү тоглоом биш байгаа ч гэлээ тэ амар тийм psychological тэ бүр ингээд үнэхээр хүний сэтгүүгээр тоглож чадсан тэ ягаад гэвэл хүмүүс чинь ингээд хэдийгээр яг тэр эрэгтэйчүүдтэй ингээд би бинтэйгээ ингээд хоёулаа ингээд зургуулаа ингээд баг болцсон хэдүүлээ энэ drug addict тэ ингээд 125 дугаартай тоглогчиг болоо энэ гийн хүнийг за тэгээд baby гэдэг ингээд алаад зургуулаа ингээд тэ ягаад бол үе болгон дээр ингээд 3 үе байгаа штэ яг ингээд дөрсүүдтэй тэ бөөрөн хий за тэгмүүд гурвалжин тэ дөрвөлжин нэг үед нэг хүнийг eliminate заавал хийх ёстой те. Тэгчээд дараагийн юун дээр нь очиод нэг хүнийг eliminate хийгээд за тэгмүүдээ ингээд дахиад нэг хүнийг eliminate хийгээд 3 хүнийг ингээд eliminate хийгээд хэдүүлээ зургуулаа ингээд мөнгө хуваа юм аа гэл амар ярьж мэрэл те. Гэхдээ тэр чинь psychological зүйл байгаа байхгүй те. Яг би биэндээ итгэх боломжтой юу энэ 6 залуучууд ч гэсэндээ хоорондоо те. Яг ингээд хэдийгээр нэг team up хийгээд байгаа бол ачиг яг би биэндээ итгэх одоо хэрэгтэй юу тэ бас ингээд нэг нэгнээсээ уралцчихгүй нэг нэгээ ингээд түлхчихгүй ч гэдэг юм уу те тийм юм амар бодож байгаа амар тийм psychological зүйл байгаа байхгүй те тэг яг нөгөө 125-ыг ингээд те очиж түлхэхэд ч гэсэндээ тэгсэн штэ яг түлхэх гэж хахад те хэрүү би ингээд очиж түлхэхэд намаа ингээд бас ингээд бариад авах юм бол яах юм бэ гэд те тэг хин түлхүү энэ төр гэл те яаж хэрхэн яах вэ за аль одоо үед алиг нь үлдээгээд дараад нь алиг нь алах вэ гэх юм уу те тэр чинь бол амар тийм psychological зүйл явж байгаа байхгүй тэрийн тоглоом бол айгүй мундаг тоглоом байсан гэж би бодож байгаа хэдийгээр амар тийм хүчмүч гарсан юм харагдахгүй байгаа ч гэсэндээ тэр psychological сэтгэл зүйн асуудал гэдэг чинь бол үнэхээр амар зүүн байсан. За тэгээд энэ анги дээр бол манай нөгөө 125 дугаартай мансууруулах байж сэргэлээд байгаа нөгөө ядаргаатай залууч. Тэр залууч гэсэндээ би юу таалагддаггүй. Бүр 2 дугаар сизнээс ахлаад л ядаргаатай те ингээл юм хамнаас муугдаал нөгөө нөхөрхийн амтан өөрийг нь одоо аврах гээд байгаа. Тэгээ өөртөө ингээд найзлах гээд байгаа эмэгтэйг ингээд амар sacrifice энэ хийж мэгээд айгу зүүн хуваачаасан selfish залуу. Тэгээд амар тэ сүүлийн анги хүртэл явчихсан би бүр гайхсан шүү дээ. Энэ залууг ерөөсөө тэгээд сүүлийн анги хүртэл явна гэж бодоагүйсэн чинь тэгээд яг өөхийнхаа өмнө hallucinate хийгээл дахиад нөгөө нэг эмэгтэйгээ hallucinate хийгээл тэгснэ нөгөө Thanos-ыг hallucinate хийгээл бөө юм болж байгаа л тэгээд нөгөө 333 дугаартай тоглож чинь түлхээд тэгээд алдаг байгаа. За тэгээд эхний энэ хэсэг дээр бол юу ах гадсан штэ. Энэ хүмүүс хэдүүлээ ёстой эхлээд бэбиг нь алчихаа ингээд те тэгсэн чинь яг нөгөө нэг бэби дараа нь хэлээд те үгүй бэбиг нь алах гингүүд наа залуучин ингээд хэрэг хуйлаа хүчих юм бол те бэбигээ тавьж явуулахгүй ингээд хуйлаа хүчих юм бол дараагийн үед те бид нарт ингээд энэ
сургуулаасаа дахиад нэгнийгээ sacrifice хийх болно. Тэгэхээр одоохондоо алж болохгүй мэн хэдүүлээ 125 гэхлээр алчихъя гэдэг те бас айгүй бодлоготой. Тэгээд харин би за энэ залууч бас ингээд те одоо эцсийн эцэд хүүхдээ бодоод ингээ хүүхдээ аврах гад бас ингээд жоохон дүр эсгээд нөгөө талд ажиллаж байгаа юм шиг болоод те дүр эсгээд энэ гихүн болон бэбигээ аврах гэдэг юм байх гэж утсан чинь те нөө амар зааван залуу байсан. Дараагийн раунд дээр болохоор яг л нөө бэбиг нь алах галтай. Тэгсэн чинь гихүн бол ерөөс бэбиг өгөхгүй тэмцэлдээд байсан. Энэ сүүлийн яг энэ 2 дахь шатан дээр бол өстой амар хүмүүс нэг гялс өгчихсэн те. Тэгэд яг нөгөө нэг хин 333 чинь те гихүнтэй амар тим ап хийгээл би таны талд байгаа шүү гэл нөгөө хүмүүс хэлээл би бол энэ бэбиг те бэбигийн одоо аав нагаа юм а гэж мэгэл. Тэгсэн чинь эцэст те тэгээд хоорондоо муудалцаад бөө юм болсны эцэст гихүн нэг залууг нь алаад 333 дугаартай тоглогч чинь гэсэндээ бас нэг залууг нь алаад тэгээд хамгийн амар нь те тэд нар нөгөө нэг залуугаа гинүнтхэн зодож эхлээд те хэдүүлээстэй энийг зодоод ланч бокс болгоч те доширак болгоч гэдэг айгу зэвэн те тэр нь одоо хоолоо бэлдээд авч явнаа те авч аваад дараагийнхаа шатандаа ингээ хоолоо иднэ те алнаа гэж байгаа юм шиг те амар заваа нэр өгсөн байгаа те хүнийг хоол өдрийн хоол гэдээ яриа зогсож идэг те тэгээд энэ 333 дугаартай залууч нь те яг хэдүүлээ үлдсэн мэт шүү дээ. Гихүн үлдсэн, бэби үлдсэн, 333 өөрөө үлдчихсэн нөгөө нэг доширак те ланч бокс одоо зодуулчихсан залууч үлдсэн. Тэгээд тийм болохоор өөстө хангалттай enough хүн байгаа юм байна. Дараагийн үед нь очингууд одоо нөгөө нэг доширакийг те алаад тэгээд одоо бэбигийн хүн энэ гурвал үлдээд ялна гэж бодсон юм шиг байгаа. Тэгээ тийм болохоор айгүй тэнэгтэй тэр үедээ 2 дахь үедээ нөгөө 100 дугаартай залууг өвөөг одоо ингээ алчиж байгаа. Тэрийг ингээ байлгаж агаад те дараагийн үед нь алахгүй те амар тэнэг байгаас те oh my god. Тэгсэн чинь нөгөө нэг 100 дугаарыг алдсны дараагаар нь те нөгөө даширагч би та нарын өдрийн хоол баймааргүй байна гэж өөрийгөө амиг одоо хорлцсон. Тэнгүүд цаашаага явангууд сүүлийн үед яах вүлээ? Энэ 3 үлдсэн байгаа. Нэг хүн заавал eliminate хийгдэж байж тоглоом дууссан шүү дээ, тэ. Тэгээд өстө нөгөө залуучнаас жинхэнэ царайгаа жинхэнэ дүр төрхөө гаргасан да, тэ. Хамгийн зөвүүн нь тэгэд гихунийг хамгийн сүүлийн үеүлүү бүр явуулахгүй тэр гүүрэн дээр тэ нөгөө 2 дахь шатн дээр үлдээх гээд аль над хүүхдээ энд тавьчих гээд тэмүүд гихун хэлсэн шүү дээ. Чи намайг одоо нөгөө сүүлийн мөчөд тэ үе шатад оруулахгүй бол чи нааж үе шатанда заавал нэг хүнийг eliminate хийх болохоор чи хүүхдээ ална гэсэн үг штэ гэд тэ тэгээд хэлээд хахад гихуныг тэнд үлдээх гээд гэтээ тэр хамгийн зөвүүн амар зөвүүндээ тэр гихун тэр бол аюу зөвүүн хэсэг байсан. Гихун яг нэг bridge ингээл гүүр ингээ хаагдах чахад тэ хамгийн нэг хитгэн 4-5 секунд үлдсэн багт гүгээд хамгийн эцэст нь ингээд jump хийдэг. Тэр бол үнэн зөвүүн киноны зөвүүн хэсэг байсан. Үнэн гоё байсан. Надад аюу таалагдсан. Тэг яг эцсийг тэр 3 дахь шатн дээр baby тэр babyгийн аав 333-гийн хүн 3 үлдсэн байгаа. За тэгээд би бол мэдчихлээсэн л да. Яг л энэ хоёр ингээл зодтолтоод эхлэхэд тэ би яг мэдсэн байхгүй. За хэвээр ятрагатай ядж байгаад энэ ч нэг үе шатаа яг тоглоомоо эхлүүлэхийн тулд заавал тэр нэг товчлуурыг дарж ногоон болгож иж эхлүүлэх хэрэгтэй тэ. Тэгэхгүй бол тооцогдохгүй. Би яг мэдсэн байхгүй энэ хоёрыг зодтолтоод эхлэхдээ за хэвээр навш гэж тэ хэвээр энэ яг нэг алаад нөгөөх нь тэр үед нь гэхдээ улаан товчод дараагүй байгаа юм чи хэвээр тооцогдохгүй болох юм байна л да. Fuck гэд би баг төгсгөлийн мэдсэн байсан. Тэгсэн чи яг тэ яг л нөгөө нэг ядаргатай 333 дугаартай baby дараач нь үхээд тэгсэн чи улаан товчин дарагдаагүй тоглоом эхлэхгүйсэн. Тэгэд яахан бэ гихүн бол угаасаа хүүхдийг алахгүй байсан те. Үнэхээр алахгүй байсан. Гэтэ нөгөө VIP-нууд нь ална гэж бодвол те. Оо гихүнаа чи зүгээр хүүхдээ алаад ингээ мөнгө авмаа гэж те. Тэгсэн чин гихүн маань frontman харуулад те үгүй хүн төрлөختөн сайн хүн гэж байдаг юм аа. Хүмүүст итгэх хэрэгтэй гэдгийг баг тийм мессеж өгөргээд те хүүхдийг ингэж газар дээр тавиад өөрийгөө золиослсон. Тэгээ золиослохоосоо өмнө яг тэр амар зөвүүн одоо line мөрийг хэлдэг шүү дээ. We are not horses. Тэгээ бид нар бол моринууд биш ээ. Тэ бид нар бол хүмүүс юм аа. Хүмүүс бол гэд унаад өгчдөг те. Тэд өгүүлбэрээ дуусгаагүй. Хүмүүс бол гэд өгчдөг. Үнэхээр зөвүүн төгсгөл байсан гэж миний хувьд бол бодож байгаа. Хүүхэд бол амьд гарнаа гэдэг нь бол угаасаа л ойлгомжтой байсан. Гэтэ би гихүн амьд гарчих боломжтой гэдэг нэг ихэнд бодож исэн боловч яг тэр нэг сүүлийн мөчөд энэ 3 үлдсэн байсан болохоор за угаасаа ойлгомжтой гарахгүй байна гэл
гихүн маань одоо амьд гарахгүй мэн гэж мэдчихсэн. Тэгээд угаасаа энэ кино яг season 3 цацагдахаас өмнө найруулагч нь ингээд тийм ярьцлага өгчихсэн байсан, хүмүүсийг бэлтгэлтэй байгаарай те. It's not gonna be a happy ending гэж хэлсэн байлээ. Ерөөсөө тийм аз жаргалтай төгсгөл байхгүй байх болно. Ягаад гэвэл жинхэнэ амьдрал дээр дандаа тийм одоо happy ending байдаггүй гэдэгт тэрнийг харуулах гад тийм аз жаргалтай төгсгөл байхгүй байсан гэж хэлчихсэн учраас би угаасаа of course гихүн бол угаасаа өгөх юм байна гэж бодсон. Яг л өгсөн байгаа. Тэгэд үнэхээр харамсалтай байсан те. 20 дугаар сизон дээр нөгөө нэг бөө эмэгтэй чинь Mingle тоглоомыг тоглож байхдаа те гиг үнтгийн ингээл амар гихүнлөөр тэгснэ жирэмсэн эмэгтэйгийн гизүү хараад чи бол өөхөх ёстой байсан байж ерөөсөө өөхөх цагтаа өөхөөгүй ингээ амьдраад яваад байгаа юм байна. Тэгснэ чи энд байгаа нь зоригтой тийм цаанаасаа тийм одоо зоригтой чамд хийх ажил байгаа болохоор ингээд ирсэн байна. Тэр яриадсан те. Тэнгүүд нөгөө жирэмсэн эмэгтэйгийн гиз мэс рүү хараадсан те. Тэр нь яг үнэн байгаа байхгүй те. Гихүүн жоохон хүүхдийг тэр нь ялах хүүхдийг аврахын тулд ингээд энэ тоглоом дээр дахиж ирсэн юм шиг. Яг л зөгнсөн байлээ. Нөгөө бөөчин заримдаа зөгндөг юм шиг байлээ. Заримдаа ингээ орж гардаг юм шиг байлаа те. Нөгөө зөгнөлтөн те. Заримдаа үнэхэр хилээд заримдаа ингээ хэлж чадахгүй. За тоглоомнуудын хувьд бол ийм байлаа. Тэгээ төгсгөл бол ингэж төгссөн. Гэхдээ бусад нэг өөр юмнууд болсон шүү дээ те. Одоо нэг жоохон side story ч юм уу те. Тэр нь болохоор нөгөө нэг frontman чинь дүү цагдаа залуутай нэг зарим дээр тимтэйгээ яваал ингээл хайх гатад арлыг хайх гал те. Тэгээ угаасаа хүмүүс мэдсэн байсан шүү дээ нөгөө нэг тэр зарим дээрээс нь капитан залуу чинь эрэхтэй чинь бол угаасаа нөгөө талын хүмүүс гэд те. Тэрийг бол сүүлийн season 2-ын эцэст ингээ мэдчихсэн байсан. Тэгээ тэр хэд ингээд эцэстээ нөгөө нэг капитан чинь тэр багийн хүмүүсийг алаад энэ залууг цагдаа залууг алах гэж хичээсэн боловч ашгүй те. Энэ цагдаа залуу ингээ амьд гарсан. Гэхдээ хүмүүс ингээ гадуур TikTok дээр яриад байгаа нь болохоор өстой хамгийн useless те бүр хинд чирэггүй юу ч хийж чаддаггүй ганц хүн бол одоо энэ цагдаа залуу юм аа энэ дэр гэсэн амар их тиймэрхүү бичлэгүүд харагдадсан. Тэгээд бодоодсэн чинь тэгээ нэрээ энэ залуу ингээл 2-3 season 2-3-ын туршидтэй нэг ингээл юм олох гол ингээл тэр арлыг олох гол айгуу тийм чухал одоо зүйл хийх гэж байгаа юм шиг те. Яг ингээл очил frontman-ыг очиж барьж аваад ингээл ахаага алчих юм шиг те. Хамаг юмыг solve хийх юм шиг тиймэрхүү юм харуулад исэн чи яг эцэст юу ч хийгээгүй те. Яг тэр арлыг яваад очиод олохын хувьд бол олсон те. Баахан өөрийнхөө тим багийнхаа хүмүүсийг алуулан байж ингээд ганцаараа яваад очиод юу ч хийж чадаагүй те. Хамгийн эцэст нь очиод нөгөө хүмүүс нь evacuate хийчихсэн те. Хүмүүс ирж байгаа одоо далайн нөгөө coast guard нууд ирж байгаа гэдгийг хараад evacuate хийгээд яг нөгөө дэлбэрүүлэх гээд те 30 минутын одоо таймер байсан шүү дээ те. Тэг хүмүүс нэрээ тэрийг таамаглаадсан тэр нь яг үнэн байсан те. Season 1 дээр нэг тийм дэлбэрэх бомбны тухай ингээ хальт меншн хийжсэн. Тэгэхээр яг энэ те эцэст нь бол ингээд юу яах вэ? Энэ газрыг энэ далайн одоо арлыг дэлбэлэх байх гэсэн яг тэр нь үнэн байсан байлаа. Тэгээд яг дэлбэрээд те яг дэлбэхийн өмнө очиод яг нөгөө ахаага харсан мөртлөө те аха why те here вэ тэгэж амар хэлж мэлээл. Тэгсэн чинь нөгөө frontman чинь зүгээр харчаал те бэбигээ аваад яваад өгсөн. Тэгээд үнэхээр жоохон useless ямар ч тийм хэрэгцээгүй юу ч хийж чадахгүй тийм хүн байсан уу? Үнэхээр тийм хүн байсан те. Би бүр айгүй амар суртай юм хийх юм бахтай очиод өстой frontman ахаага алж малаал тэх юм байх гэж утсан ч юус тэгээгүй. За тэгээ эцэст тэгээ амьд гарсан хүмүүс гэдэг юм бол frontman амьд гарсан те frontman-ы дүү цагдаа залуу амьд гарсан. За тэгээ тэр чинь айгүй зэвүүн те хамгийн эцэст нөгөө нэг энэ бэби нь одоо яах юм бол одоо хэн бэбиг нь одоо асарч хамгаалах юм болоо гэсэн чинь нөгөө frontman чинь дүүдээ те 6 сарын дараа гэсэн чинь дүүдээ ингээд очоо хүргээд өчгсөн байсан те хүүхдийг. Тэрэн дээр бол CGI бэби хэрэглээгүй яг жинхэнэ бэби хэрэглэсэн байлээ те. Жинхэнэ хүүхэд нялх хүүхэд хэрэглэсэн байлээ. Тэгээд дүүдээ өгөнгөтэй картын дотор дүүгийнхаа нэр дээр те картын дотор нөгөө нэг 222 дугаартай тэр нялх хүүхдийн хожсон тэр айгу олон хідэн тэр бомоныг ингээд өгсөн байсан. За тэр бол үнэхээр unexpected ending те. Үнэхээр би тэрийг дүүдээ өгнө гэж бол ерөөсө бодоагүй. За тэгээд нөгөө нэг 11 дугаартай хамгаалагч нөгөө нэг guard эмэгтэй чинь амьд гарсан би амар баяртайгаа тэрийг өгчих байх гэж би амар айжсэн те. Нөгөө нэг залууг амьд гаргуулад авруулад тэгээд нөгөө нэг залуу байсан чинь дөрвөлжин юутай одоо яг тэр нөгөө supervisor залуу ч юм уу те. Тэр залуутай ингээд яг бөөн зодон болоод тэр залуу нь ингээ өөрийгөө хутгалцсан штэ бөөрлөн те айгу амар. Тэгсэн чинь
амьд гарцсан те тэр хэсэг айгүй зэм байсан те мөлхөж явж байгаа л нөгөө залуу амар өөртөө итгэлээ те өө чи яагаад лифт рүүгээ ингээд мөлхөд байгаа миний баггүйгээр чи наад лифтэндээ суусан чи хаашаач явж чадахгүй штэ гэл тэгсэн чинь онгоолголтой лифт онгоолгосон чинь буун байжсэн те гяс аваад нөгөө залуу чи ингээл амар сандрал гүйсэн чинь гал амар буудаал та тэгсэн чи яг тэр буудах үед нөгөө залуу чинь үсэрч тараал татгцсан гэл амар ёстой амар ёо тэр бас айгүй зэвэн хэсэг байсан. Тэгээд энэ 11 дугаартай Guard-ыг амьд гарсанд би амар баяртай байгаа. Тэгээд энэ эмэгтэй чинь яг хамгийн эцэст нь нөгөө хамаг эмэг шатааж матаагаал те. Тэгчээд яг өөрийгөө алах гад байжснаа Гихуныг одоо хүүхдийг алаагүй өөрийгөө золиосныг хараад бас жоохон хүмүүст одоо faith одоо найдвартай итгэл найдвар одоо тавих тэр hope нь тэр эмэгтэйд эргэж ирсэн юм шиг байсан те. Яг бас хүн сайн хүн байдгийм байх гэдгийг бараг мэдээд хараад те. Тэгээд өөрийгөө алхаа болсон юм шиг надад санагцсан. За тэгээд түүнээс гадна 11 дугаартай энэ хүү хамгаалагчийн тэгээд эмэгтэйгийн охин нь амьд байна. Тэгээд хаттад явж байна гэдэг тийм мэдээ ярьсан. Тэгээд хүүхдтэйгээ охинтойгоо уулзах гад явсан. Тэгээд тэр нь амар хөөрхөн байсан. Тэгээд бас нэрээ те нөгөө Себок эхнийний сэсэн дээр гардаг Себокийн дүүн эцэст ингээд тэ сануугийн эмээтэй одоо ээжтэй амьдарч ирсэн шүү дээ тий. Тэгээд яг ээжигээ олоод тэ ээж нь хойд солонгосоос хурж ирээд ингээд хүүтэйгээ уулзж байгаа тэр хэсэг бас аяга гоё хэсэг байсан тий. Тэгээд тэднэр бол ингээд happy ending-үүд л байгаа юм л да тий. Тэгтээ хамгийн эцэст нь тэгээ бүр хамгийн сүүлийнхэн син нь болохоор нөгөө frontman чинь амьдтэй тэнгүүдээ нөгөө нэг хиний Гихуны нөгөө пинк мотелдээ үлдээчихсэн байсан өөрийнх нь эхний одоо тоглоомоос олж авсан нөгөө баахан мөнгнүүдийг картанд буцааж хингүүтэй Лос Анжелес руу очиод охин дээр нь Гихуны охин дээр нь очиод тэ аав нь өгцөн гэдгийг хэлээд энэ аавын чинь belongings шүү гэж хэлээд тэ чамд үлдээсэн зүйлс шүү гэж хэлээд тэгээд харсан чинь аавынх нь тэр одоо дансанд хийсэн картанд хийсэн мөнгө нь тэ түүнээс гадна амар тэр нь айгу амар зүйл нь юу вэ гэх юм бол аавынх нь өмсөжсэн тэр нөгөө 450 дугаартай биеийн тамирын те тэр хослыг цус мустай ингээд өгдөг тэр өстэй амар cruel байгаа айгүй амар тэгээд дуусаад хамгийн эцэстэнтэй айгүй амар яг ингээд Лос Анжелесын гудамжаар машина бариад явж исэн чи те так гал дуугараал харсан чинь нэг Allen те нэг гудамжинд another recruiter те өөр нэг тийм бас ингээд recruiter эмэгтэй хүн дагжи нөгөө тоглоом чинь тоглоод хүмүүсийг тоглоомд одоо recruit хийх гээд оруулах гээд ингээд нөгөө нэг алгаддаг тагжи тоглоомоо тоглоод зогсож исэн те. Тэгсэн чинь тэр recruiter хүний дүр тоглож байгаа эмэгтэй болохоор Hollywood-ийн алдарт жүжигчин Австрал одоо эмэгтэй Kate Blanchett тоглож исэн те. Тэр нь бол одоо тэгээд яг тэр хоёр бие биенлүүг хардаг штэ. Kate Blanchett нөгөө recruiter нь frontman лөө ингээд бие биенлүүг хараад ингээд тэгээ нээж мэгээд нөгөө нэг фронтмен ч болохоор ингэ бас ингээд тэ жон гаахж байгаа ч юм уу тэрэн дээр би яг ойлгоогүй заа тэр хоёр ингэ би бидийг мэдээд байгаа мó эсвэл ингээд тэ зүгээр тэр фронтмен хүй энд тэ өөр оронд Америкт бас ийм тоглоомыг хүмүүс зохион байгуулж явдаг юм гэж өөрөө олж мэдж байгаа мó эсвэл тэр хоёр хоорондоо хамтдаа ажилддаг юм уу тэ мэдгүй тэр нь бас ингээд тэ хүмүүсийг бас юм бодогдуулахаар тэгж төгсгсөн байгаа. Тэгээ угаасаа одоо ярьж байгаа нь болохоор хүмүүс Squid Game ярьж байгаа ч болохоор биш угаасаа батлагдчихсан юм байна лээ. Squid Game 4 гинэ солиорч байна. Squid Game Америкийн хувилбар нь гарах юм байна лээ манайхаа. Америкчуудын хийж байгаа. Тэгэхээр угаасаа яг энэ нь бол Kate Blanchett яг recruiter одоо дүр тоглоно гэсэн үг. Тэгээ тэрийг яг ингэж харуулсан юм шиг байлээ. За тэгээд ингээд төгссөн байгаа үнэхээр зөвүүн байсан. За тэгээд би энэ цуурлаад дуусгачаад Netflix дээр бас тавигдчихсан яг найруулагч нь за тэгэнгүүтээ Гихуны дүр тоглосон жүжигчин за тэгээд frontman-ийн дүр тоглосон жүжигчин энэ гурван ингээд сууж агаад Squid Game in Conversation гэжсэн тийм одоо ярилцлага шиг тэгээд 30 минутын зүйл байсан. Тэгээд тэрийг үзсэн. Тэрэн дээр болохоор яг ингээд season 3-ыг хийж хахад юу одоо болсон ч гэдэм үү те тэр одоо энэ киноны цувралын төгсгөл хүмүүс ямар мессеж хүргэхийг одоо хүссэн ч гэдэм үү те яагаад одоо энэ character-ыг одоо чинь Гихуныг алгахыг одоо те алж дуусгахыг одоо зорьсон ч гэдэм үү тийм бүх зүйлийн тухай амар нэгэнгүй ярьж байсан маш сонирхолтой бичлэг байсан. Одоо та нар тэрийг үзээгүй бол үзээрэй заяа. Найруулагчийн хэлж байгаагаар болохоор ингээд боцсон гэж байгаа байхгүй. Тэгээ энэ найруулагч нь бол ингээд энэ юугаа бол ингээд 10 жилийн өмнө биччихсэн байл шүү дээ энэ хүү зохиол. Анх бичгтээ болохоор угаасаа 2 дугаар цуврал болон 3 дугаар цувралыг бичнэ гэж бодож одоо бичээгүй зохиолыг зөвхөн 1-р цувралыг л одоо
толгоонд батж бичсэн байгаа байхгүй тий. Тэгээ дараад нь айгүй амжилттай болсны дараа 2 3 дахь зурлуудыг бичсэн. Тэгээд бүхэл бүтэн 10 жилийн өмнө бичсэн зохиолоо хэрхэн одоо develop хийх вэ гэдэг өөрт нь айгүй хэцүү ингээд тий бодлогошрох одоо зүйл байсан гэдгсэн. Тэгээ өөрөө ингээд бодсны эцэстэй за өөрөө бодчихсан гинэ Гихоныг амьд гаргачих тийм билүү тий. Бэбитийн цуг ингээд Гихоныг амьд гаргачих тийм үү. Тэгээ амьд гараад Гихон ингээд юу яагаад Лос Анжелес руу өөрөө очиод тэг охинтойгоо очиж уулзаад тэгээд Гихун ингээд Лос Анжелес байж байхдаа тэр нөгөө нэг Америк recruiter эмэгтэйг ингээ хараад тэг Америкт тэг өөр улсад ч гэсэндээ ийм амар тоглоом болж байгаа юм байна. Хүн төрөлхтөө ер нь бүр ингээд баг бүтэхгүй юм байна гэдгийг өөрөө баг мэдэрч авах те. Тим имийг хий гэж бодсон боловч тим төгсгөлтэй бай гэж бодсон боловч үгүй тэгээд хэрэггүй мэн те. Ягаад гэвэл Гихуны чинь battle the inner battle дотроо ингээд одоо өөр тэмцэлтэд байгаа штэ ингээд өөрөө болстой үгүй хүмүүс одоо тийм муухай бишээ гэл ингээд өөртөө тэмцээ тэгж яхад ингээд хүмүүстэй эргэн тойрныхын хүмүүс энэ тоглоомын туршид ямар амар хүмүүс ер нь ямар амар вэ гэдгийг ингээд хараад байгаа те яг мөнгөд л юу хийж болдгоо гэдгийг л хараад байгаа. Тэгээд тэгсэн мөртлөө өөртөө тэмцэл үгүй хүн одоо сайн хүмүүс байгаа гэл тэмцэлтэй тэгээд үнэхээр emotional team turmoilтэй байгаа учраас энэ character-ыг бол те үнэхээр амьд үлдээд хэрэггүй байна гэж бодсон гэдгсэн. Тэгээд хамгийн эцэст нь айгүй тийм powerful message өгөөд тэ дуусгах гэж бодсон юм байна лээ. Тэр powerful message нь болохоор яг Гихоны хамгийн эцэст хэлсэн үгтэй we are not horses, we are human, human are гэд дуссан шүү дээ. Тэр лайн дээр хэлж байгаа байхгүй найруулагч нь. Яагаад тэр одоо өгүүлбэрээ дуусгаагүй те бид нар морь бишээ. Бид нар бол хүмүүс бол нэгүүд тэр өгүүлбэрээ дуусгаагүй хүмүүс бол тийм юм ааж гэдэг юм те. Тэгэж дуусгаагүй тэгэж албаар ингэж open ended тийм одоо нөтөн дээр дуусгасан гэж аахгүй юу. Ягаад вэ гэдэг юм бол одоо хүмүүс бол те айгүй тийм эдрээтэй зүгээр ингэж шууд ойлгочих болохгүй айгүй тийм complex creature айгүй тийм complex амьтан юм тэ тийм болохоор ганцхан өгүүлбэрт бол хүмүүс бол тэгдэг юм хүмүүс бол ийм юм гэж ганцхан өгүүлбэрт багтаах боломжгүй учраас тэр Гихоны action тэр Гихоны хийж байгаа үйлдэлээр нь тэр өгүүлбэрийг дуусгахыг хүссэн гэж аахгүй. Тэгэд яг тэгдэж штэ Гихон humans are гэд хүн төрлөختөн хүмүүс бол гингүүтээ яг ундаг те тэр үйлдэлээрээ өгүүлбэрээ дуусгаж байгаа аахгүй. Хүмүүс бол одоо юу гэх юм те хүмүүс тэг үзэгчд өөрснөө ингээд тэр өгүүлбэрийг дуусгах гэсэн үг аахгүй. Тэр Гихоны хийж байгаа төгсгөлийн үйлдэлийг тэ өөрийгөө золиослж байгаа тэр үйлдэлийг хараад хүмүүс үзэж байгаа хүмүүс өөрөө тэр өгүүлбэрийг дуусгах ёстой гэсэн. Найруулагч нь тэгж тайлбарсан айгүй зөв байгаа зү. За сүүлийн 2 анги дээр танхимд байгаа орнууд нь айгүй цөөхөн болцсон байхад ханан дээр бичигдсэн байгаа одоо үсгнүүд ил гардаг байгаа. Тэрэн дээр болохоор Ходи Михи Крастиби гэсэн байгаа аахгүй. Одоо энэ нь болохоор латинаар бичсэн одоо зүр үг юм шиг байлээ. Тэр нь юу гэж орчуулагдаж байгаа вэ гэхээр today me, tomorrow you гэж байгаа байхгүй юу? Өнөөдөр би боловч маргааш чи гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бас л те өнөөдөр би өгч боловч маргааш чи өгч болох юм аа ч гэх юм уу те. Тим одоо маягтай, утгатай зүйрлэл юм шиг байлээ. Тэгээ энэ гурав ингээ яриад байж хаад штэ те. Гихун ч гэсэн хэлсэн заяа. Би ингээд frontman-ы одоо story-г нь айгу тэгэж одоо explore хиймээр байна те. Одоо frontman энэ тоглоомд орохоос өмнө ямар хүн байсан бэ? Тоглоомд орж явахдаа яасан бэ те? Тэгээд одоо энэ frontman дараад нь одоо тэр American recruiter эмэгтэйг харчгаа дараад нь юу болсон бэ? Ер нь дараад нь одоо frontman-ы ирээдүйд юу болох вэ энэ төр гэд frontman-ы одоо story-г хармаар байна гэд хэлсэн найруулагчтай. Тэгээд frontman гэсэндээ би ч гэсэндээ хармаар байна гэд тэгсэн чинь okay, let's settle first гэд хэлж байгаа байхгүй. Хэдүүлээ одоо ингээд ийм том project-ны ард гарчихлаа. Одоо хэдүүлээ сайхан тайван амгалан бодож байгаад тэгээд цаашаа explore хийя гэж хэлсэн. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр угаасаа одоо найруулагч зохиолч бол үгүйгээ хэлчихээгүй шүү дээ, тэ. Тэгэхээр frontman гэдэг баг series гарах юм шиг үлээ. Окей, ирээдүйд хэдэн жилийн дараа ч юм уу тэ frontman гэдэг яг цоврал гарч магадгүй. Одоо spin-off гэсэн үг шүү дээ. Squid Game-ийн spin-off гарна гэсэн үг. Амар гоё байгаа зү. Би тэрэнд амар excited байна. За тэгэд нэг имийг олж мэдсэн шүү дээ, тэ. Энэ гурав бас ярьж исэн. Гихун тоглосон жүжигчин эрэхтэй бүтэн жигийн туршид амар тийм strict tightened байсан юм байна. Айгу тийм хэцүү хоолн дэглэн барьжсэн гэсэн. Яг бол айгу тийм season 3 дээр амар тийм туранхаа бүр ингээд цөхөрчихсэнтэй бүр ингээд амар тийм frail амар бүр цөхөрчихсэн бүр үнэхээр worn down болчихсон те. Тим хүнийг харуулах гад
тэгээ character-нд орхон тулд ингээд бүтэн жилийн турш ингээд амар strict айтанд хамгийн сүүлийн ялангуяа зураг авалт болохоос тэгээ season 3-ыг хийхээс өмнөхд одоо сүүлийн хідэн сар болцтой амар strict айт байсан гэсэн. Тэгээ бүр өөр хэлсэн. За бүр ингээд хамтдаа тоглож байгаа жүжигчтэйгээ тэгээ ингээд зураг авалтын үеэр өдрийн хоолны цаг болохоор ингээл хүмүүс жүжигчт нь босож жүжигчт нь хамтдаа ингээд суугаад хоол иддэг гинэ тэр үед болохоор гээ хүний дүр тоглосон жүжигч нь болохоор хамтдаа жүжигчтэйгээ суугаад хоол идэж чадахгүй яагаад бол амар тийм хоол идэглэм барьж байгаа болохоор өөрт нь амар хэцүүсэн гэдгсэн. Тэгээ ер нь та нар угаасаа season 3 дээр харна амар турчсан. Тэгээ season 1-тэй харьцуулаад season 3-ыг харахад бол тийм амар хим амар турхаа болсон байсан. Тэгээ бүр жүжигчин хүн гэдэгтэй айгүй амар мундаг байгаа юм шүү дээ. Ингээ өөрийнхөө character-нд орохын тулд өөрийнхөө бие мийг ингээд өөрчлөлтэй айгүй мундаг. Тэгээд ер нь энэ гурвын энэ ярьцлаган дээр ярьсан яриагийн сонсоходтой ингээл фронтмений дүр тоглосон жүжигчинч бай, гихүүний тоглосон дүр тоглосон жүжигчинч бай амар яриад байгаа хгүй. Энэ зураг авалт хийж байхдаа би ингээд тэр гихүүний дотор одоо болж байгаа юмыг ойлгохыг хүссэн, фронтмений дотор болж байгаа тэр дүрийнхээ одоо дотор болж байгаа зүйлийг ойлгохыг хүссэн. Тэгээд ингэсэн тэгсэн гэл амар яриад те. Тэр бол үнэхээр жүжигчин хүн гэдэг бол үнэхээр агуу гэж бодсон. Тэг би уул нь өөрөө юу штэ жүжигчин мэрэгчлээ байхгүй би танарт бүр Q&A бичлэг хийж хахад одоо тэрийг үзчихсэн хүмүүс байгаа л мэдж байгаа баг жилийн өмнөх бичлэгтэй тэрэн дээр бакалавр дээрээ би сурахтаа болохоор 2 мэрэгчлэр давхар сурсан байхгүй юу. Төгөлдөр хуурч за тэгээд давхар театрын мэрэгчлэр жүжигчний мэрэгчлэр сурсан. Тэгээд тийм болохоор уул нь би бол жүжигчний мэрэгчлээ байхгүй юу. Зүгээр яг дараад нь төгснөөгөө дараагаар одоо мэрэгчлэрээ яг жүжигчнийхаа мэрэгчлэр ажиллаагүй ч гэлээ те яг 4 жилийн туршид бол ингээл яг одоо курсынхаа туршид жүжиг мүжигэнд оролцоол явж байсан. Ерөөс дэлгэцэн уран бүтээлд оролцож үзэж байгаагүй. Дандаа ингээд тайзны жүжигэн дээр ажилладаг бас ахгүй яг 4 жилийн туршид. Тийм болохоор би бол ер нь жүжигчин одоо тэгээ дүрээ гаргахын тулд одоо дүрний амар судалгаа, research энэ төр хийн те өөрөө бүрэн дүрнийхаа дотор ямар хүн байх вэ? Яаж тэр дүр чинь одоо ямар decision гаргаж байгаа вэ? Тэ дүрийн чинь толгойн дотор юу байгаа вэ? Ямар бодлоор ирж байгаа вэ? Тэр бүгдийг амар судалж иж өөрийн болгож иж ингээд тоглох хэвээр. Тэгсэн би өөрөө тэгээд мэдж байгаа мөртлөө энэ тэгээ хоёр жүжигчний ярьж байгааг ингээд сонсоход үнэхээр вау гэж бодсон. Үнэхээр л мундаг жүжигчд байна те. Бүр үнэхээр жүжигчнийхаа тэр дүрийнхаа зүйлийг одоо амар ойлгохгүй те тэр ойлгосноо ингээ хүмүүст харуулах газтай үнэхээр мундаг жүжигчд байна гэж би бодсон. Найруулагч нь, зохиолч нь вау, жүжигчд нь ч бүгдээрээ вау. Үнэхээр гайхалтай project болж дууслаа. Тэгээд үнэхээр дууссанд нь харамсалтай байна. Гэхдээ би айгүй excited байна. Ягаад гэвэл American Squid Game гарах гэж байгаа гэсэн. Тэгээд бас энэ найруулагчийн хэлснээр бол те Солонгосын одоо баг spin off те Frontman гэдэг series баг гарах магадлалтай тун өндөр магадлалтай болохоор тэднийг үзнэ гэхээр бас айгүй баяртай байна. Тэгээд гадуур хүмүүс American Squid Game ёо ямар тэнийг юм бэ? Америкчууд алаа ичэндаа энэ төр гэд те тийм юм аргиух яригдчихсэн. Би бол айгүй excited байгаа. Ягаад why not? Тэ хүмүүс одоо энэ хүмүүстэй өстө би өстө л Америкийн үзэхгүй өнтер гэж байгаа хүмүүс бол яг үнэндээ бол тэ цагаа талахаар үзчихэл таараа. Тэгээд хүмүүсийн худалгаагаасаа тэ бүх одоо хүмүүсийн үзэг туртай цувралууд одоо кинонууд те Америкийн одоо Холливуудын кино биш юм шиг тэгж ярьж байгаа байхгүй те өөстө Америкчууд хийж чадахгүй дээ энэ төр гэснийг тиймэрхүү юм зөндөө комментууд интернетээр харагдчихсэн заяа. Тэгээд I'm just like what the fuck гэж утсан. Бүр яг original-ыг бол уусаа гүйцэн гэж байхгүй л те. Үнэхээр original нь бол ингээл бүр хамгийн ихний season те. Бүр яг энэ солонгосынх нь бол үнэхээр wow л байгаа байхгүй те. Original-ыг бол уусаа хүмүүс гүйцэн гэж байхгүй гэхдээ л Америкчууд бас ингээ гоё цувралыг ч юм билүү те. Бас сонирхолтой арай өөр өнцгөөс арай өөр culture-ыг харуулж байгаа болохоор бас айгуу сонирхолтой байх гэж бодож чинь. Тэгээд бараг Америкийн хүүхдүүдийн тоглоомнуудыг харуулах байлгүй дээ тийм биз дээ. За, миний хувьд бол сэтгэл маш өндөр байсан. Үзэж байгаа хувьд бол үнэхээр 6 ангийг бол сургуулийн амар ингэ шимтэж үзсэн. Үнэхээр emotional roller coaster байсан. Айгуу хуйлуулсан. Үнэхээр айгуу амар хэцүү байлгасан. Гэхдээ ийм гоё цувралыг үзсэндээ би маш их баяртай байна. Тэгээд үзэж байгаа хувьд бол те яг ингээд гурвуулангийн дамнаад харахад бол үнэхээр story нь яг бүр яг make sense хийж байгаа байхгүй те. Яагаад энэ character-нууд ийм decision гаргасан ялангуяа гээ хүний туршидтай нэгээс ахуулаад 3 хүртэлтэй. Тэгээд ер нь бол бүх story ингээд айгуу тийм close coming to an end те. Яг тийм болохоор айгуу бүгдээр ингэ базаад үзэхэд бол гоё байсан. Гэхдээ яг миний хувьд бол те хамгийн ихний season бол хамгийн шилдэг нь байсан. 3 дугаар season бол арайч season 1-ийнхаа одоо тэр одоо мундагт нь хүрч чадаагүй гэж бодож байгаа. Гэхдээ эн чинь бас гуруулаа хамтдаа явах учраас те нэг storyline учраас ингээд гуруулаа л аягүй гоё байсан гэж бодож байгаа. Тэгээд та нарын хувьд бол
ямар байсан бэ? Season 3 та нарт таалагдсан уу? Та нарын expectation чинь хүрч чадваа? Ер нь энэ storyline, энэ зохиол тэ ямар байсан бэ? Тэр бүгдийгээ та бүхэн маань комент бичүүлдээгээрэй. Тэгээ бас season 3-ын энэ ангиудаас хамгийн зөвүүн хэсгүүд нь та нарыг хамгийн уйлуулсан хэсэг ч юм уу те айл хэсэг байсан бэ? Окей, комент бичиж үлдээгээрэй. За манайхаа ингээд та бүхэндээ Squid Game цувралыг ярьж өглөө. Тэгээд намайг яриад өгөөч гэж маш их хүмүүс асууж исэн ойрын хэдэн бичлэгүүд дээр маань. Гэхдээ би өөрөө үзэж дуусаагүй байсан болохоор би тэ ярьж өгч чадахгүй байсан. Тэгээд би сая дөнгөж одоо энэ бичлэгийг хийгээсээ өмнө ингээд тэ үзэж дууссан байхгүй юу. Тэгээд та нартай ярьж өглөө. За ингээд бичлэгийн төрөд өндөрлөе. Та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За ингээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоб болонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.